За бүгдээрээ сайн байцгаана уу? Season 2-ын минь хэлж дугаар хэлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн дугаарын зочноор Дин заа хүрэлцэн ирсэн байна. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За урилгыг хүлээж авч хүрэлцэн ирээд тэгээд өрхөсөл бодлого илэрхэж чад баярлаа. Зүгээрээ намайг урьсанд баярлалаа. За өөрийгөө товчхон танилцуулаад хоёулаа яриа орцгоо. За намайг ер нь хүмүүс Дин заа л гэж мэднэ. Тэгээд би аксессуар гоё л чимэглэл хийдэг. Тийм тэрүүгээр амьдралаа залхуулдаг. Хажуугаар нь сурж байгаа нэг тийм хүн байна та. За Дин заа юуны орд вэ? Охин. Нарны орд нь охин. Тэгээд мандалт орд нь юу лээ? Жинлүүр. Сарны орд нь нөхөр. Ясаа. Тийм юм мэдгүй юу? Мэдгүйгээс наахуудыг ингэж тайлбарлаж байгаа юм чи байна. Би бас охины 8 сарын хоо. Тийм 8 сарын. 8 сарын эднийх үү? 28-ных. Тэнгүүт яг юм арслангийн шинж байгаа юм шиг санагдаад идэг. Чи бас тийм юм. Энэ давхцлаа. Яг өмнөх дугаарын бичлэлтэн дээр бас охины ордны хүн орсон. 8 сарын 24-ний би дээрээс ингэ зөгч ийсэн. Тэнгүүд окей. За. Тэгээд нар сар яасан гинэ. Тийм. Мандалт орд гэдэг нь болохоор одоо хувь хүнийг тодорхойлдог ч гэлээ мэдгүй нэг тийм юм байгаад дим аа. Сарны орд нь болохоор юм дотоод зам байдал мэдэлч гэлээ. Гэхдээ би тодорхой амархай сайн мэдгүй л дээ. Зүгээр ер нь нэг тийм байд юм билээ. Вау, окей. За. За тэгвэл Дин цагийн өглөөнөөс оройх ер нь нэг өдрийн амьдрал хэрхэн өнгөртөө? 7 хоног хэрхэн өнгөртөө? Миний 7 хоног. За хичээл орсон. Одоо хичээл сая намраас ер нь бол сургуультай буцаад сурч эхэлсэн. Чөлөө авсан байжгаад хичээлдээ явна. Хичээлдээ өдрөө тэгээд бусад баг бүх хугацаанд гэртээ ажиллаа хийн. Тэгээл одоо яг гэрээсээ ажиллаж байгаа болохоор яг ажлын тогтсон цаг байхгүй. Дураа хөрвүүл ажиллаа хийгээл дураа хүрэхгүй бол ингээл илтв янз юм хийгээл байж. Тийм. Инстаграм хөтлөл. Нэг Инстаграм хөтлөл. Нэг сонин юм хийх гэж үзээл хэдийн. Тэгээд болж байгаа ч юм уу болохгүй байгаа. За ямар мэргэжилтэд сурж байгаа вэ? Тэр бас айгуу сайн заяа. Би одоо антропологийн хөтөлбөртөө явж байгаа. Гэхдээ сэтгэл судлал руу шилжгээд сэтгэл судлалын хичээлүүд авахар үзэж байгаа. Тэгээ одоо шилжих үү эсвэл хос хөтөлбөрөөр сурах уу гэж бодоод одоохондоо яг шийдээгүй. Хоёулан гараал сураад явж байна. Антрополог гэхээр тайлбарлавал? Антрополог гэхээр хүн судлал. Окей. За яагаад тэгвэл анханасаа энэ антрополог юу гэж бодсон юм? Би анханасаа бодоогүй маа. Би яг 20 онд оюутан болоод тэгсэн чинь корона гарсан. Тэгэнгүүт би анханасаа сэтгэл судлал руу орно гэж бодож исэн. Тэгээд нэгдүгээр курсынхаа голч оноогоор ингээд чагсаад өндөр оноотой хүмүүс нь сэтгэл судлалд ордог байхгүй юу. Тэг коронагийн үед би айгүй хэцүү байсан юм аа. Гэртээ карантинлэгдсэн. Гэрийнхэнтэйгээ айгүй хэцүү. Тэг дээрэс нь надад ноутбук байхгүй. Яг байгаа л да тэр нь гэхдээ ямби ноутбук. Тэг тэрнээс болоод ингээд хичээл айгүй муу байгаад миний голч нь 3.5 автаа гарчлаа. Тэгэд орч чадаагүй антропологийн хөтөлбөр рүү орсон. 3.5 гэдэг чинь сайнд орд үлэн монд орд. Уг нь гайгүй. Гэхдээ сэтгэл судлал руу ороход бол хүрээгүй. Дийдлэн голч нь хэд өгдөг лээ? 4. 3.5 сайн л юм биш. Уг нь бол тий. Уг нь бол гайгүй. Тэг чи баг тэтгэлэг уг нь авахар юм шүү. Үгүй юу? Яа би тэтгэлэгтэй байсан. Яшийнхаа оноогоор. За. Сэтгэл судлалаас сурдаг. За ер нь хүн болгоно. За. Тэгвэл хоёлаа юу яа? Хүүхд нас руугаа шилжээ. Ер нь 10 жилдээ Дин заа ямар шиг хүүхэд байсан? Ер нь 10 жилийн Дин заа. 10 жилд бол Дин заа байгаагүй баг. Ер нь Дин заа гэж 10 жил. За Дин заа гэж нэг 9 дугаар ингээс хойш байгаа юм уу? Ер нь энэ нэрний үүсэл гарал. За энэ нэр яагаад үүссэн бэ гэхээр би бага ангидаа захын сургууль сурдаг байсан. 6 дугаар анги хүртлээ дарихэд өссөн. Имээ дээр өссөн. Тэгээд гэр ойрхон болохоор би 1-р ангиас хичээлдээ ганцаараа явдаг байсан. 3-4 бодол автобус нэгээ суугаад. Тэгээд бага ангидаа онд сурдаг тийм хүүхэд байжгаад гинэт 6 дугаар ангидаа хотын төвийн сургууль руу шилжээд тэгтээ математикийн сонгуульд орсон байхгүй юу? За. Тэгээд хичээлээсээ хоцрогдоод гэх юм уу
Хэсэг жоохон ингээд хямарж исэн. Нөгөө анзурдаг гэсэн үг чинь одоо муудаад эхлэнгүүт тэгснээ тухайн үед одоо би интернеттэй айгу хожуу танилцсан байхгүй юу. Үеийнхнаа бодох юм бол үеийнхнийхаа сонирхдаг юмнуудыг би мэдгүй шал өөр одоо манай үеийнхэн тухайн үед арамаараа ингээл амар гоё хуцалж мөсөлдөг юм уу тийм байхад би олны хилэн мөдөл өмсдөг одоо дандаа өөрөөс том хүмүүстэй өссөн тэгэнгүүт аба маба сонсдог ч юм уу Beatles ясийсан им дээр үеийн гэдэг юмнууд ингэж сонсдог харагдах байдлаас ааж тийм юмнуудаар хуцалдаг ч юм уу тийм байсан. Тэгээ манай анги хүмүүс намайг ер нь ал манай эртний өмнөх үлэг гөрүүлийн динозаврын үеийн хоцрогдсон гэж ер нь жоохон гадуурхдаг гэсэн юм байна. Тийм. Тэгээ яг тухайн үедээ хүнд санагддаг байсан. Тэр нь гадуурхалтна. Тэгтээ яг 9-10 өсвөр насны үед рүү орж эхлээд нэг гэрийнхнаасаа нууцаар Facebook хаягтай байдаг шүү дээ. Тэнгүүтээ өөр нэр өгөх хэрэгтэй. Тэгээ юу гэж өгөх гингүүтээ. Яа дээ би угаасаа юм хоцрогдсон юм чинь гэд өөрийгөө одоо хүлээн зөвшөөрөөд гэх юм уу. Өмнө нь бол би одоо үеийнхнийхээ сонирхдаг юмыг сонирхох гэж хичээж исэн. Гэхдээ надад наалтаагүй. Тэгээ өөрийгөө өөрчлөх гэж оролдож исэн аа. Чадахгүй байна. Намайг ингээд өөр минь хүлээж аваалаа. Би угаасаа ингээд ийм за хоцрогдсон гэд тэгж өөртөө одоо өгчээсэн нэр юм уу. Тэгэхээр ерөөхдөө тухайн үед одоо өсвөр наснд байхдаа л ингээд бусдаас ямар нэгэн байдлаар юм жоохон ялгарлах мэдрэмж авсан биз дээ. Тийм. Тэгээд за тэр Facebook нөлөөлөв ер нь тэр явцад ингээд ингээд өөрийгөө одоо таньж мэдээж ч юм уу олоод ингээд хүлэмжшүүлсэн биз дээ. Тэр процессыг яаж юу? Facebook нээж явж байгаа л болчих. Үгүй. Мэдхгүй. Би ч нэг өөрөө олж нээсэн ч нэг өөрийгөө олж нээгээд байгаагүй хаа. Зүгээр л ингээд урсгалаараа юм. Тий урсгалаараа. Тэнгүүд би ингээ гайхаад идэх гэсэхгүй. Хүмүүс намайг амар одоо ч гэсэн ингээд өөр гэдэг. Тэнгүүд яг миний яг юу өөр аваад байгаа юм бол гэж ингээ гайхдаг. Би зүгээр л би өөрийгөө бүр амар байж болох хамгийн энгийн хүн гэж боддог байхгүй юу? Зүгээр л нэг тийм Аз мэгт Монгол мэгт. Тийм зүгээр л би зүгээр л хүн ямар ч нэг тийм стереотипт ингэж ордог. Ямар нэг зүйлд харьяалагдахгүй байхгүй. Зүгээр л байгаагаар өөрөө. Тийм зүгээр л өөрийнхоороо ингээл үйл хөдлөлүүд хийгээл явж байгаа тийм хүн гэж боддог. Тэгээд нэг амар ийм өөрийгөө олж малах гот ч юм уу. Эсвэл бусдаас өөр болох гот. Тийм тэгээд байсан юм байхгүй. Яг үндэ би ер нь нэг юм сонирхдаггүй заа. Биний одоо надад хамаатай юм гэвэл би л вэ. Одоо хэрэв би хүмүүстэй татна болох юм бол тэр хүмүүс надад бас хамаатай. Гэхдээ хамгийн их хардаг хүн маань ерөөсөө би бусдад төвөг болохгүй хин нэгнээс юм хараатай байхгүй л байх нь миний зорилго. Тийм. Одоо ер нь тэгж тийм байж чадчих гэж бодож байна уу? Тийм. Окей. За тэгвэл одоо юу гэдэг тийм бусдаас хамаарахгүй бай эсвэл юу гэдэг юм бусдын юу гэж бодох эсвэл тийм огт хамаагүй байгаа юм. Би зөвл өөрөөр бай. Намайг хүлээж авалаа байхгүй. Тийм. Тийм ээ тийм ер нь ямар хамаа байна. Яг одоо танихгүй хүмүүс л хамаагүй шүү дээ. Гэхдээ яг юм дотны хүмүүс заримдаа гайгүй гэж бодож ирсэн хүмүүс. Тийм. Энэ хүн намайг ингээд өөрөөр минь хүлээгээд авцаа ойлгож байгаа хта гэж бодонгууд зарим хүмүүс ингээд хайрцаглах гэдэг гэх юм уу. Тим юмнууд жоохон сонир санагдтыг. Гэтэ тэгэл тим хүмүүстэй хайрцаа болчдөг л доо. Зүгээр нэг буруу цаг үедээ төрсэн юм шиг төрж байна. Гүү. Зөвлөсгтэй төрсэн. Эсвэл одоо юу гэдэг бусд хүмүүс ингээс чамаас хитрхийн жоохон юм жоохон өөр байгаад хоцрогдсон ч юм уу эсвэл нэг тийм. Үгүй. Би ер нь бусд хүмүүсийн талаар боддгоо мөн. Юуны талаар боддог вэ? Юу хийх үү? Одоо мэдгүй өөрийнхөө талаар би өөрийгөө яаж хөгжүүлж болох уу? Яаж шинэ юмнууд сурах уу? Би юу хүсэж байна? Би ямар харагдмаар юм ч юм уу. Нэг тийм л юмнууд амар сонио. Би одоо жишээ нь хүмүүс одоо ингээд нэг дуу сонсох юм бол дуртай тэр
дууныхаа артистийн ч юм уу эсвэл нэг кино үзэх юм бол найруулагч нь ингээл хайгаал судлаад бусад юмнуудыг ингээл үздэг штеп. Би ерөөсөө тэгдэггүй заяа. Нэг юм таалагдсан бол энэ гоё юм байна. Тэгээ болоо. Тэгээ дараагийнх. Тийм тэгээ дараагийнх. Ингээд нэг юмд удаан их ач холбогдлохгүй. Тийм. Одоо тухайн цаг мөчид надад юу гоё санагдаж байна. Тэрэндээ л ач холбогдол өгнө гэхээс биш. Нэг амар сурхи юмны ингээл учир холбоо занглаасыг ингээ хайгаад байдгүй гэх юм уу их юмний яг үнэхээр бүр юм амар гот таалагдсан юм л биш бол нэг тэгж хайгаад сонирхоод байдгүй хүмүүстэй ирчихсэн хүн амтан дээр ингээд нэг бол зал зөөхөл. Тийм энэ ийм хүн юм байна тэгэл болоо. Тэг тэр хүнийхээ талаар бас нэг бодтгүй заяа. Тэр нь бол тэр нэгэн бодлын өөрт хамаарч би. Тийм. Одоо хэрэгтэй хэрэггүй зүйлс хүмүүст ч юм уу ингээд энерги ингээ хүчээр зацуулах шаардлагагүй. Тийм энэ гэхдээ миний багын хүмүүжлэл юм шиг байгаа юм. Багасаа ер нь багасаа л би ганцаараа гэ бусдаас хамаарлахгүй байх хэвээр гэсэн нэг тийм би даасан л тийм болоод өссөн. Ер нь яг уу сонирхолтой л нөгөө ер нь өөрийн чинь одоо урьсан ч гэдэг юм уу тийм шалтгаан. Ер нь бол ингээ инстаграмаас ч ороод харахад бол ер нь бол тэгээд сонирхолтой. Тийм өөр байж чаддаг байхгүй ингээд. Одоо яг уу бусдынгийн одоо өөр гэж яг угаасаа хүн болгон л өөр байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд тэндээс ингээд өксөөс юм хүмүүс нь ялгарч байгаа шүү дээ. Ингээд инстаграм хөтлөлчин бол сонирхолтой байхгүй. Оруулж байгаа постууд чи ингээд гүйлгээ яаж чад яас бүгд гүйлгэж харнаа. Гэвэр 21 он манаас нахвалаа харж байгаа. Тэг яг ингээд тэгээ явж байхад угаасаа ингээд өрмөс санагдчихлаа юм л та. Тэр яг нөгөө ялч бус хүмүүс чамаа хүсүүсээгүү сайнаар ч өөргөж харж байгаа хүмүүс байгаа муугаар ч өөргөж харж байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийн л юм да. Тийм. 21 он гэсэн чинь би яг 18-аас 21 22 он хүртэл Америк бичдэг байсан юм. Инстаграм дээр нэг өөрийнхөө зургийг нэг оруулдаггүй. Бичвэр шиг юмнууд бичдэг. Гэхдээ тэр нь их амар төсвөртэй уран зохиолын юм биш л те. Яг юм өөрт төрсэн мэдрэмжүүдээ илэрхийлэх гэж хичээдэг байсан үе. Тэгвэл тэгж бичсэн гэдэг нь тухайн цаг үед магадгүй чамтай ярилцах нэг юм байхгүйсэн эсвэл угаасаа л чиний ингэж мэдрэмжээ илэрхийлж байгаа нь бичих төрөл юм болов уу? Тийм, миний угаасаа мэдрэмжээ илэрхийлж байгаа нь бичих төрөл байхаа. Би одоо хүнтэй ярилцлаа гэж чи яах вэ? Одоо тэг ойлоо юу гэсэн. Окей, ер нь асуудлаа ч юм уу. Яагаад чи ингэж би урд нь одоо ч гэсэн ер нь тийм хүнд нэг мэдрэмжээ илэрхийлж чаддгүй гэх юм. За, яг амаарай. Тийм. Ингээд хүнд төвөг болоод байгаа юм шиг санагдаад байдаг байсан. Энэ ялч өнөө охины орд нэмээ хаал юм л та. Тийм. Ойлгоч би ойлгоч. Би бүр амар ойлгоч юм. Одоо шин миний бодлоо нэг ганц одоо бодол ч юм уу одоо юу хүнд тусалж чадахгүй гай болохгүй юм. Тийм. Тэр нь яг ингээд нэг талаараа ингээд гоё хэрэгжтэйчсэн ингээд тэр нь хитрхийн ингээд давангуулаад эхлэхээр ингээд өөрөө улам ингээд дотгошоо. Тэгээ амар дотгошоогоо ер нь айгуу ер нь нэлээд дотгошоогоо байсан. Тийм. Би бүр гэрээсээ ганцаараа гадуур явж чаддгүй байсан шүү дээ. Ер нь хүнтэй уулзаад ярьж чаддгүй, хүний нүүрлөө харж, нүдрөө харах тэгэл нүүрлөө харж ярьж чаддгүй заа. Ингээд миний хүзүү ингээд хөштлөө ингээд эргэн тойрны юмнуудлаа хараад нүүр улааж малгаад түгшдэг. Шинэ газар оронгууд түгшдэг. Шинэ хүн бай та баг хуучин хүнтэйгээ уулзахаар ингээд түгшээд паник атакт ордог тийм байсан. Тэр нэг цаг хугацааны үед хизээ байв. За ер нь 21 он хүртэл худлаа ирчлээ 20 он хүртэл юм байна. За тэгээд тэр нь тэгээд тэрнээс хойш яасан магадгүй нэг оюутан болоод ингээ улам өсвөөсөйг ингээ нийгэмд ороод эхлэхээр тэр нэг ингээ задраад одоо ингээ сууж байгаа юм болов уу? Огт энэхүүнт ингээ манайс сууж байгаа юм болов уу? Харин тийм. Яг 10 жилийн төгсөөд нэлийн задарсан. Яаж явцаад одоо задрах. За тэр процесс болохоор би 10 жилийн төгсөөд За 10 жил тахтаа юм байсан. Хүмүүс надтай найзлах гэж оролдоно.
тэнгуут би тэд нартай ингээд нэг удаа ч юм уу уулзаж үзчихэнгүүтээ ингээд амар шүүмжилдэг. Одоо надад нэг юм л таалагдахгүй бол чинь чанга ярьж мэрдэг ч юм уу. Тийм бол ингээд надад таалагдахгүй. Тэгэнгүүтээ заавчлаарай би ингээд ганцаараа амаар юм гингүүтээ утасныхаа сэрүүлэг тавьж ингээд жангуудаа гэрээс залгаад ингээд хот өгчдөг гэсэн заяа. Хүнтэй уулзах юм дургу байжгаад 20 онд Little Heaven гэ кофе шоп байдаг шүү дээ. Yes. Тийшээ ороод тийм за дээр үед чинь бас 20 он байсан юм тий. Тийм байсан. Яг тэр үеэс хойш би орж хэлсэн байхгүй юу? Тэгээ орсон чинь нийл өөр юм аа. Хүмүүс амар өөр. Одоо танихгүй хүмүүс надтай ирээд амар юм халуун яриа өрнүүлээд байсан гэх юм уу? За. Тэнгүүт хөөх. Тэгээ тэр нь одоо ерөөсө тухгүй санагдахгүй. Тийм тэгэл тэндээс эхлээл задарсан юм шиг байгаа. Тийм. Окей. Тэнд ажиллаж исэн юм уу зүгээр сууж исэн юм уу? Зүгээр сууж исэн. Зүгээр суусан хүмүүс. Зүгээр суусан. Гэхдээ би баг нэг хэсэг тавилга нь болтлоо хог могийн шүрдэж мөртэй. Тийм болтлоо байдаг гэсэн шүү. Одоо ер нь хүрэл одоо танилын хүрээж юм уу найзууд хэрэг их олон байна. Найз тийм олон биш ээ. Яг танил бол олон. Миний ингээ хүрэл жил болгоо солигдоод идэг заяа. За. Нэг болвол юм утга уран зохиолынхан болчихно нэг жил тэр чигээрээ. Эсвэл юм баахан зураач нар, кино найруулагч, зурагчин, моделууд, дизайнер, артист мэдгүй. Жил болгоо ингээ солигдоод идэг. За энэ жил 25 оных. 25 оных одоо бараг дижнер байгаа юм биш. Дижнер окей. Дижнер эмэгтэй дижнер үү? Үгүй. Тэгээ бүгдээрээ. Одоо ер нь ингээ харилцаад ч юм уу те ингээд найз байхад тэгээ заатаачлаад амьдралын найз ингээд сайн найз одоо бестинууд байхад ер нь хүүсгэр хамаатай. Хамаатай бол аль нь илүү одоо эрэгтэй байвал зүгээр юм уу эмэгтэй байвал зүгээр юм. Мэдгүй надад нэг хүүс хамаагүй хаа. Хүн гэдгээр л явчих. Тийм хүн гэдгээр л явж байгаа. Мэдгүй надад нэг хүүс мэс ер нь нэг тийм юмнууд хамаатай санагддгүй юм уу? Окей. Яг нэг эмэгтэй хүмүүсийн хариулт удаж байгаа. Ер нь ихэнхдээ ер нь эрэгтэй байгаад байдаг. Эрэгтэй хүн ингээд амьдралын найз ингээд урт хугацаанд бол зүгээр гэж хэлдэм л. Тэр бол стереотип байхаа. Хэвшмэл ойлголт л тоо. Би тийм хэвшмэл юмнуудад дургүй. Ер нь юу ч хийж болно шүү дээ. Тухайн хүнээсээ хамаарал. Окей. Тэгвэл чамтай харилцаж байгаа хүний чи ер нь юуг нь төрүүлж харах одоо? Гадуур төрөх чухал уу? Найз. Тийм найз. Тийм хувьд уу? Хойл хайр дурлалт дараа. Гүү. Уу яг бие авч явж байгаа байдал чухал. Тэр чи одоо тийм бие айтайхаа авч явдаг бусдад түүг болтгоо. Одоо надад миний орон зайлуу ер нь миний хувийн орон зайг хүндэлдэг хүн байх юм бол надад ямар ч асуудал байхгүй. Миний хувийн орон зайлуу ороод хүмүүс одоо ингээд дотн хин нэгнтэй дотн юм мэдрэмж авахын тулд ч юм уу амар хувийн орон зайлуу нь ороод янз бүрийн юм заагаал зөвлөвөл нэг юм бараг ээж аав шиг аашлаа идэх штеп. Би тийм юмд амар дургу. Дотн гэдэг нь найзын юугаар яваад байна уу? Эсвэл найзын сайн найз болохын тулд ингээд энэ базаад. Сайн найз болохын тулд. Тэр ч угаас болохгүй л дээ. Тийм тэгэл юм одооны залуучууд нөхөрлөл гингүүт миний хувьд насан турш хүн байгаад байгаа штэ. Өөр өөртөө амьдралтай өөр өөртөө хийж байгаа юмтай сонирхох зүйлтэй өөр хүрээлэлтэй тийм байж юм нэг нэгэндээ гомдлохгүй чи намайг таагаагүй ингэсэн блавла гэхгүй зүгээр л яг хэрэгтэй үедээ хажуудаа байж чаддаг ингээд манай нэзэдэг байхгүй юу бит хоёр ингээд маш удаа уулзахгүй байж байгаад хамгийн маа зөвлөлж агаад нэг уулздаг. Гэхдээ бит хоёр бинийхээ дотн хүмүүс ивэрэл байгаа. Хагас жилтэй бараг жилтэй нэг удаач. Тийм. Ер нь тийм хүмүүс амар юм шүү. Тийм, ер нь тийм хүмүүс амар. Нэгний тийм хүн байх бас нэг талаараа амар юм шүү. Тийм, амар. Үгүй бол ингээл 7 хоног болгон уулзъя. 7 хоног өдөр болгон уулзаал тэгэл яг юу хийх юм? Уулзаал. Ярих юм чи юунд хэцүү шүү. Тийм, ярих юм ч байхгүй. Тэгэл нэг худлаа ингээл нэг бараг ийшээ хараад энэ ямар гоё гэрлэгээ яриа суугаад ичах юм ааш. Тийм юм. Ер нь цаг үсэн л юм болохгүй дээ шүү. Окей. За яг одоо яг юу хийж байгаагаа хоёлаа яриа. Загвар өмснө. Гүү.
Биш нэг дотор хувцсны. Дотор хувцсны брендийн амбассадор байсан. Blur гэд брендийн. Нөгөө хин блэ? Мудашном гэд. Yes. Тийм минийхийг синдэл өнгөрсөн дөө. Би тэр өмнө нэг уулзчихсан. За тэр яг. За тэрний амбассадор байж байгаа одоо болцсон юм. Тэгээ одоохондоо завсарлцсан байх шиг байна. Бааз. Тийм. Чи юу эсвэл тэр брэнд үү? Аль альнахаа. Окей. За тэгээд өөр болохоор гоё чимэл живлэр. Тийм бидний гоё л гээд юм хийж байгаа. За тэгээд Instagram хөтөл нь өөр сурж байгаа. Өөр сурж байгаа. Өөр нэг өөр юм. Одоо нэг ингэж байна уу? Нэг түрүүний ярьсанчлан жил болгоно нэг хүрээлэл солигдоод байна гэдэг чинь нээлттэй ч юм уу. Тэрнийга дагаад чиний сонирхол бас ингэ өөрчлөлтөд байна уу? Хийж байгаа юм чинь ч юм уу? Үгүй бах. Мөгөө бас яг шинэ юм нэмэгдэж орж иж байгаа. Тэрнээс яг бие бол нэг өөрчлөгдөг. Хийж байгаа юм. Тийм. За шинээр юу орж ирж байна? Ямар утгаараа? Сонирхолтож одоо ингэ хийж эхлүүлж байгаа юм ч юм уу? Окей, би ч сайн юм асуу. Яг миний асуух гэдэг юм нөгөө хүрээлэл өөрчлөгдөж байгаа шигэ одоо 20 онд гоё чимэл хийж байгаа 21 онд дотор уцны янз бүр юм ч юм 23 онд одоо диж хийж мөн нэг тийм хөл. Үгүй. Тийм юм байхгүй. Яг би дижинер орж ирсэн чинь шоуд тэглэл. Бүжиглэх дуртай байснаа мэдлээ. Би ерөөсөө шоуддгүй гэж агаад сая 24 оны 11 сараас эхэлж шоуддаг болсон. Яха. Жон хажуул орч. Тийм. Тэр хүртэл ерөөсөө шоуд гэж юу юм за яг ямар юу байгаад байна шоуд. Одоо оройн цагаар гараад бүжиглээл. Тэрнээс өмнө бол ерөөс тийм ховор байсан юм шүү дээ. Тийм ховор баг жилдээ нэг 2. Би 21 хүрчээд анх юунд орж юу лээ зүү гэдэг газар руу орж үзээд амар игүү санагдаад би ингээ гүлгийж хүмүүс харж суусараад ямар тэнэг юм бэ гарч ирсэн байхгүй юу. Тийм. Тэгсэн чи одоо бол яар сайхан юм бэ. Гэтэ зүүн мөчшлтэй Q гэдэг газар руу орж тийм. Q окей. Би ч бас тэрнээс ч холдсон. Окей за. Одоо ингээд 2-3 юм зэрэг хийж чинь. Тэгвэл яг гэртээ байх хугацаанд яг ер нь ажилласаа гадуур. Одоо гэрээс ажиллаж байгаас гадуур гэртээ юу хийж. Одоо энийг гэсэндээ өөртөө гаргах цаг. Эмхтэн гэдэг талаас. Дасгал. Me time гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээ би яст галзуурч өгдөө шүү дээ. Яаж галзууд энэ Instagram дээрээс нь харж байна. Юм бол Instagram. Би урт хугацааны үерхэлд байжгаад гарцсан гараад яг удажлаа юм л да. Яг анх удаа хүнтэй 3 жилийн үерхэж үзээд тэр хугацаанд ер нь жоохон зогсолтонд орсон. Хүн талаасаа юу? Тийм, хувийн талаасаа одоо бүр огт юм сонирхохоо болцсон ч юм уу. Огт гэрээсээ гарахаа болцсон. Ажил хийдэг бүр тоглоомчгүй 24 цагийн унтахаас босоод бүх цагт нь ажиллаа хийж ингээ ажиллаа боддог. Их тийм хүн болцсон байсан. Тэгэнгүүт салснаасаа хойш манай үеийнхэн юу хийж гин, манай үеийнхэн ямар дуу сонсож гин ч юм уу. Би бүр дуу сонсохоо бэлдсэн байсан гэж боддоо. Тэгэл одоо бол ингээл амар их дуу сонсоод ямар төрлийн дуунаас сонсож. Мэдгүй хойлол утгаал хамаг юм сонсчихлаа. За үерхлийг жоохон байж байгаа. Бидний гоёлыг жоохон гоё танилцуулъя рекламд л та. Бидний гоёл бол бидний гоёл айгуу санаа. Би яаж ингэж 22 онд анх яагаад хийж эхэлсэн бэ гэхээр ер нь бол нэг хийж эхлэе гэж бодоогүй. Би тусдаа гарахыг амар их боддог байсан. Бараг 15 тагаас хойш тусдаа гарах гад ажилд орох гэж үзсэн л тээ. Тэнгүүт ажилд авдаггүй. Бажаад нэг удаа Loving Hat гэх цагаан холны газар ажилд орж исэн. Loving Hat гэдэг нэг 19 нэг дүү. Хаасаагүй салбартай. Тим газарт ажилд ороод гэсэн чинь хөдөлмөрийн шулаа гэж нэг амар юм байна. 600,000 төгрөгийн цалинтай. Би тэгээ бүтэн санд ганцхан амардаг. Өглөө 9-өөс орой 7-8 хүртэл ажилдаг. Тийм байсан. Энэ одоо хэдэн оны юм яриад байна? Энэ 21 оных. Тэнгүүтээ би ажил хийж чадахгүй мэлээ гэж бодоод. Одоо тийм хүчний ажил гэж бол одоо юу гэдэг нөгөө нэг би за одоо юу гэж тайлбарлах. Үйлчлэгээний ажил. Тийм юм хийж чадахгүй мэн. Би өөрөө ямар нэг юм хийх хэрэгтэй байна гэж бодоод бидний гоёлыг анх эхлүүлжсэн. Гэхдээ зүйлт хийн гэж
нэг бодоогүй. Яг надаа юм ихчээс ирсэн шүрмөр байсан. Гэтэ зүйл тэнхээр миний уур хүрээдлэхгүй. Хийх гэж үзсэн юм аа. Би нэг 5 ширхэг зүйлт хийх гэж 1 сар болсон заяа. Хэлхэж хийж байгаа зүгээр. Тэгээ тухайн үед угаасаа зүйл хийдэг одоо хүмүүс амар их гараад ирсэн байсан. Тэнгүүд би давхар тэр хүмүүсийн индастри руу орж байгаа болохоор тэр хүмүүсийн ямар нэг зүйлийг ингээ булаах гэдэг юм шиг санагдаад хоолноос нь авах гэдэг. Тий, хоолноос нь авах гэдэг юм шиг санагдаад тэгээд одоо өмсдгөө хувцснууд идэв штэ. Надад нэг юм жижигхэн бүр нэг юм жижигхэн ахын уйдлын машин байсан. Тэрүүгээрээ за зүйлт бол хийж чадахгүй байна гэдгийг ойлгочихж байгаа. 1 сарын хугацаанд амар хогийн юм ийгээд. Тэгээд хувцснуудаараа хэрэггүйгээс хэрэгтэйгээд им төвд байг янз бүрийн цүнхнүүд ойж эхэлсэн байхгүй юу? Second made. Тийм. Хуучин хувцснуудаар одоо дахин боловсруулад цүнх мөн хийж эхлэв. Тэр айгүй хөөрхөн явж исэн юм аа. Одоо харахад инээдтэй. Гэхдээ тухайн үед айгүй хөөрхөн байгаад ер нь бидний гоёлан цүнхнүүдэрээ танигдаж эхэлсэн. Тэгсэн чинь ойдлын машин өвдөрсөн. Тэгэл новш гэж бодоол. За одоо зүйлт хийх юм байна. Гэхдээ яаж өөр болохгүй гингүү тийм гар урлын төмөр утас идэг тэрнгээр янз бүрийн юм хийж үзээл. Окей, би хэлхэх бол амар дургуун билээ. Юм хэлэх нь араар ингээ хэлэх дургуун байдаг шүү дээ. Тийм, юм хэлэх нь гэхээр миний бүр уур хүрээд ингээ буцлаад нэг юмаа л ингээ давтаад хийгээд байна шүү дээ. Тэгээд яг юугаараа онцгоорох юм? Яг юун тийм хэлэх чинь яг үндэ амар амархан шүү дээ. Нэг тэмэг хідэн шүрийг хин хэлэх чинь утас руу ингээ. Тийм. Тэгээд би өөр юм хийх хэрэгтэй гингүүтээ төмөр утастай янз бүрийн юмнууд ингэж шүүр мүрээ холбоол аюу сонин юмнууд хийж эхлэв. Төмөр утсаар нар мар хийж эхлэв. Тэгсэн чинь миний анх хийжсэн нэг юм нар wired цаан загвар 20,000 төгрөгөөр зарж ирсэн заяа тухайн үедээ. Надад амар үнэтэй санагдчихсан 20,000 төгрөгөөр зарахад. Тухайн үед. Тийм. 22 онд. Гэсэн чинь амар хүмүүс аваад эхэлтийн. Би нэг өдөр бараг 100,000 төгрөгийн захиалга аваад заяа. Тэгэд пүү ямар амар юм бэ? Ингээд миний хийсэн хогийн юм одоо хүмүүс тэгж таалагдаад байгаа юм бахтаа гэж тэндээсээ урамшаад тэгээ ер нь төмөр утсаал янз бүр болгоол төмөр утас гинжин дээр суурилж анх хийж эхлээд тэгсэн чинь бас нэг юм зүрх төмөр утсаар юм бах хэрсэн зүрх хийгээд тэгсэн чинь тэрийг пикчи уянга гэд нэг охин байдаг штэ YouTube хийгээд байдаг. За. Тэр ингээ сторидаа шеэрлсэн. Тэгсэн чинь бас амар олон хүмүүс орж ирээд. Тэгэл ер нь хүмүүс танигдаад эхэлсэн. Тэгээ би тэндээсээ өөрөө урамшаад ингээл баг янз бүрийн юмнууд туршаал гинжнүүдээ өөрөө ингэж элдв янзалгаж янзлал. Тэгэл одоо бидний гоё явж байна. Тийм. Тэнгүүд яг хоо эхлээд wired цаамаа янз бүрийн загваруудаа би ингээд олон дахин одоо захиалгаар ингээд дахиж хийгээл байсан л та. Тэгсэн чинь миний бас уур хүрээд эхэлсэн заяа. Ингээд жогоодох гэдэг шүү дээ. Тийм уудах. Ингээд хүмүүс аваад байгаа ч гэсэн. Өөрт сонирхол. Тийм. Анх бол би бидний гоёлыг яг би мөнгө л олъё гэсэн зорилгоор хийж эхэлсэн. Тэнгүүд сүүл рүүгээ би нэг загвараа ингээд дахин хүнд хийж өгөөд ангуут. Нөгөө хүмүүс яг тэр хүмүүс таалагдсан болоод авч байгаа. Тэд гоё байгаа. Тийм. Үнцний алдах. Тийм үнцний алдах га. Дээрэс нь би өөртөө хямдхан санагдах гэдэг болохгүй. Би одоо нэг юма дахин хийгээл би ямар хятадын бараагаа штэ. Тэрнээс орж байгаа бараагаа штэ. Тийм байж болохгүй мэн гэж бодоод би нэг юмаа яг нэг л удаа хийж иж тэндээс юм аз жаргал мэдрээдсэн. Тийм болохоор загваруудаа цор ганц гэж гаргаж эхэлсэн. Тэгэл явсараа бол материал нь сайжраал одоо яг цор ганц гэдэг дээрээ төвлөрөөд явж байна. Цөөхөн чанартай үнцэнтэй. Тийм. Авж байгаа үндэ ч хийж байгаа үндэ. Тийм. Тэгээ одоо ч ингээд 21 оноос хойш 4 жил болсон байна тийм үү? 22 оноос хойш гэж бодох юм бол 3 жил. Тэгэхэд successful яваал гэж байна. Гүй гайгүй. Одоо хүрт хүмүүс авч лээ. Ер нь авд юм уу? Тэгээ би айгүй хэцүү. Яг вебсайттай болцсон байсан 100. Вебсайттай болохоор амар заяа. Хүнтэй чатлахгүй. Би ингээ хүнтэй чатлахаар ингээ худалдаг чиг мэдрэмж аваад. Нөгөө үйлчлэгээний юунд ажиллахгүй гэдэг нэг юм байна шүү дээ. Тэгээд заримдаа би захиалга авахгүй хүмүүс бичсэн л хэдийн хариулж мариулахгүй гүлээгөөл яваал.
Яаж вэ миний чат нүдэнд туссан. Тийм. Тэгээ чат матаас нь харангуйтаа айтаахан битсэн хүн байх юм бол тэр хүмүүст хайрлж байна. Яг хөө тийм байд юм аа. Угаасаа хүсүүсээгөө байд юм аа. Ингээд нэг хүсүүсээгөө зургийг орж хардаг ч юм уу ингээд нэг тийм байна. Тэр бол тэгээд хүн байдаг нөгөө далд ухамсарын нэг новшийн нэг ялгуулдаг. Тийм. Тэнгүүд бидний гоёлыг би ийм одоо нийт их байлгамааргүй байдаг. Яг юм тодорхой угаасаа юм тодорхой хэрэглэгч нартай болсон. Байнгын үйлчлэгч нартай болсон. Яг тэд нартай л үнцэнтэй байхад болно гэж боддог. Тэрнээс биш амар масс зориулагдаад амар тийм олон танигдах сонирхол ер нь бага. 3 сая захиалга очсон ч заахгүй л юм шүү. Ер нь хэцүү. Гараад ирсэн чи 3 сая л ингээд тийм мэдээ гоё зүвж ивэл. Үгүй тийм байх бол надад жоохон утга учиргүй. 3 сая гэдэг чинь 20 мянгаар үржүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүтээ би жоохон солиотой ш. За. Одоо үйлчлүүлэгч нараас надад жоохон тийм худалдагч ч юм уу, жоохон юм дээрээс харж харцах гадах юм бол миний ууруур явчихдаг. Би өөрийгөө юм зарж ийн гэж боддог байхгүй юу? Би бүтээл хийж ийн, миний бүтээлийг хүмүүс худалдаж авах гэж байна гэсэн байдлаас хардаг болохоос биш. Би хүмүүст зориулж ямар нэг зүйлийг зарах гад ингээ хийгээд байна гэж боддгоо. Хүмүүст тэгж харцах юм бол би чамд юма зарахгүй ингээ буцаагаад үг. Мөнгөч өгье. Тийм мөнгөч өгье. Гэ тэнгууд нөгөө хүмүүс өгөхгүй гэн заяа. Тэнгууд үгүй би чамд юма ёстой зарахгүй. Би ингээд одоо хүмүүс тэгдэг байхгүй. Би энийг чинь захиалаад хүлээж агаад ингээ авч ийн. Миний сэтгэл зүй өнгөт. Окей тэгвэл би сэтгэл зүй охиролтой ч хамт ингээ буцаага шилж үлчээ гэж мэгээд нэг тийм юмнууд гарганаа бас. Гэтэ одоо тэргээ болох гэж хичээж байгаа. Наа чи нэг талаараа зөв штэ ингээд энийгэсэндээ бидний гоёл чи ингээд юу вэ штэ. Яг ихэндээ ингээ мөнгөний төлөө байсан ч гэсэн мөнгө болох ингээд байсан ч гэсэн одоо бол ингээд үнцэн ингээд мөнгөний дээгүүр орсон ба штэ. Одоо үүдээ нөгөө нэг өөрийн юугаа одоо мухагаар л эго ч юм их зангаа алдахгүй гэдэг шүү дээ. Харин тийм ээ. Тийм. Тэр нь ер нь бол зөв шүү дээ. Одоо би ч гэсэн ингээд энэ подкастыг үндэ тийм ашиг төлөө хийхгүй л байгаа шүү дээ. Зөвхөн явж байгаа. Гэтэ тэглээ яг дуртай өөр ингээд хиймээр байгаа болохоор үргэлжлүүлэн явж л байгаа. Тэнтэй адилхан л бидний гоёл ингээд явжлаа гэсэн. Одоо ер нь тэгээ цаашдаа бидний гоёлыг ингээд хийгээл юм. Тийм ер нь хийгээл явъя гэж бодож байгаа. Би сая өвөл мөвөл амжсангүй. Өнгөрсөн зуныг яг өөрөө одоо мөнгө хайлуулад юм хийх гэж үзсэн. Тэг фейлдсэн. Яг тэг фейлдэх бол тэгэл. Тийм. Одоо тэгээд юу яадаг юм уу? Тийм коллекц гаргадаг юм. Тэг коллекц гаргадаг. Сард нэг коллекц гаргах гэж хичээд юм. Тэгээ ер нь тэр санаануудыг яаж олж вэ? Эсвэл ингээл ливлүүлж байгаа л заа гэх юм. Би ерөөсөө энэ тэндээс ямар нэг санаа, инспирэшн авдаггүй. За. Тийм өөрөө ингэж харж байгаа л материалуудаа хараа ингэ бөгнүүл тавьж байгаа л холбоолоо энийг ингэж яачвал нэмчүүл гоё юм байна гэж яг хийж авах явцдаа л тэр дундаасаа ингэж тийм босгодог. Тэрнээс биш зураг мураг зураал тийм юм хийчүүл гоё юм байна гэж юусоо боддгоо. Гарахгүй шүү. Тийм. Фейлдүүл тэгэл хайч. Тийм. Ер нь ингээ яг нэг эцсийн шатн дээр явж байгаад ингээ болгох одоо зогссон ч юм уу хайсан одоо бүтээл одоо юунууд хэрэг байна. Зөндөө юу. Энэ сүүлийн юу гайгүй дэвгүй. Би ер нь юмыг болгоч тийм үү? За тэгвэл мэдээж ингээд энэ 3 жилийн хугацаанд ингээд за бидний гоёлж эхэлтгүй. Ер нь ингээд за тэгвэл юу вэ? Тэгэж Blur Collective юу хийзээ. Тийм Blur Collective үү? Тэр 24 оны 1 сараас билүү 12 сард надаа санал тавилуу. Жил гараа ингээ юм биш. Муу ном болохоор надаас аксессуар авчихсан байхгүй юу. Тэгээ бид хоёрын инстаграмаар дагалцчаад тэгээ би нөгөө бидний гоёл дээр рил хийж эхлээд тэгээ тэрийг үзээл ийм хамт надад контент хийх үү гэж тэгээд хийж эхэлчихсэн. Гэтэ би яг зураг авах дээр ч юм уу одоо дотор утасны зураг мураг авах дээр нэг сайн байсан гэж боддгоо. Яг рил хийх дээрээ арай илүү анхаардаг байсан. Одоо ч та гэж биш үтэйгүү. Үгүй. Тэр амар хөөрхөн хിവэрэ. Зүгээр ном ингээд зураг авалтууд цаа чин бас брэнд нь айгу томроод явж байгаа хөгжөөд тэгээд яг юм мэрэгжлийн зураг авалтууд хийгдээд ч юм уу маш их олон ивентүүд хийгдээд яг амсадруудтай ажиллахгүй байгаа юм шиг санагцсан. Би яг нөх хиний Ruby-гийн подкастт орохын сонсч лээсэн. Баг 3 цаг байсан. Тэгээ би сонссон л та дууссан сонссон л та. Тэгэл яг би нөө сонсоод ч юм уу ингээд уншаад марчтээ. Уншаад зовлоо. Сая зовлоо.
юм шүү дээ. Сонсоод үзээд марчтэй. Яг нь номтой нэг удаа танилцаад явжсэн. Уг нь амар гоё л охин байсан. Би чат гэсэн дээ. Чи ер нь би яг ном сонсохгүй ч магадгүй. Нав мартсан ч магадгүй. Би нэг 6 сар лөө тоглолт үзсэн биш. Тоглолт үзэж явж байгаад номтой тэгээд минь подкастт болсон уран бэлэг охинтой танилцж ирсэн билгүү. Тэр дүүртэй. Тэгээд тэгж танилцж ирсэн байх болсон нөө. Тэгээд ингээд тэр охинтой бэлгүүдэд ингээд сүүлд подкаст хийж маяг. Тэгээд уг надад тухайд хэлж лээсэн. Хэнийг оруулаач, номыг оруулаач, уг нь цаа чи ярина. Тэгээд миний подкаст гэж ижигдсэн л дээ. Рубрикт орсон болохоор ингээд. За. Тэгэхээр одоо яг би нөгөө Instagram дээр харж лсэн бүлүүрийн юу гэдэг гоё л байлаа шүү дээ. Баярлаа. Тэг угаасаа нөгөө нэг би чинь сая хинтээ л бас тэр дотор усан тухай ярьж л байсан. Тэгээд эмэгтэй хүн чинь нөгөө одоо нөгөө биологийн цаг гэж байгаа шүү дээ. Яг шууд л хэд бол ингээд баян юм гоёор байхгүй шүү дээ. Би ч ер нь хүн тэгээд хөшөөгүй шүү дээ. Зарим ус царай нь бууралтаал ингээд явна. Тэг яг мэдээж заримдаа охтууд хитрхи ингээд тэрийг ил гаргаад байна. Сошиал дээр. Одоо тэр гаргаж ивэл гаргаж л байна үсттэй. Одоо шинэ яг ингээд жирэмсэн байх үеийн зургийг бол ахуулах болохгүй. Гэтэ тийч мөн сүлд орно шүү дээ. Хувцгаа хулдаг болсон юм шүү. Харин тийм лээ. Одоо тэгээд өөрсдийнх нь дурдөө надад хамаагүй. Одоо шинэ чиний хувьд Instagram хөтөлбөртөн дээр юу гэж бод? Хитрхийг харуулж хинж боддгоо эсвэл үгүй. Тэрийг харж байгаа хүмүүс юу гэж бодох нь бод байхгүй. Би чи зүгээр өөрхийг харуулахыг хүссэн зүйлийг харуулж байгаа. Тийм тэгмүүд за юу гэм. Би одоо өөрийнхөө биеийг тийм байгаа нэг тийм одоо хүмүүс амар секси харагдаж гад ч юм уу. Энэ хүмүүс намайг ингээд энэ өстө гоё охин байна чика гэж хар гэж боддгоо байхгүй юу. За. Би өөрөө тэр ингээд зургуудаа аваад бичлгүүдээ хийгээд ингээд пост ингээд дарах үед юу боддог. Би сайхан бүхэн шүү. Эмэгтэйний одоо тэр гоё юм да ингээд өөрийгөө талент тараад ингээд өөрөөсөө ингээд таашаал авчих. Тийм. Тэгээ би юм гоё юм намайг хардаа тэгэл болоо. Тэгээ яг хараад юу гэж бодсон чиний дуу. Тийм хараад юу гэж бодох нь чиний дургаас надад хамаагүй. Тэгээд чинь миний ажил би энийг хийгээ мөнгө авч जैन тэгээ болоо. Instagram дээр нэг постууд ахир ингэж хаяад одоо аккаунт хийдэ. Амар болно ш. Тэгээ тэрийг заримдаа ингээд харж байгаа буцаага гаргаад буцаад хийгээл буцаага гаргаад тэр бол тэгээ тухайн үеийн сэтгэл зүйн тийм үү. Би ингээд нүцгэн хүмүүс харагдах миний хувьд нэг тийм амар асуудал биш. Би бол зүгээр л би гэж боддог гэх юм уу. Тэгээ энэ яагаад тийм болсон юм бол гэсэн чинь би 18-9-тэйгөөсөө эхлээд натур цудаг гэсэн байхгүй юу? Нүцгэн натур. Натур бич та зүгээр юу байгаль. Үгүй дүрслэх зургийн ангид натур болоо суудаг гэсэн. Нүүн ингэ голтон тосдог. Тийм. За. Тэнгүүт одоо би бүр таталбарын натур бас хийдэг байсан. Дүрслэхийн бүх тэнхмийн бараг бүх хүүхдүүд 200-300 хүүхэд намайг ингээд нүцгэн байхыг миний дээрээс гэрэл тусгаад ингээд хараад зурж байгаа. Тэнгүүт тэр хүүхдүүд намайг энэ ямар гоё охин бэ гэж боддог гэсэн юм уу? Эсвэл мэдэхгүй л те тэр хүмүүс бол зүгээр л би энэ биеийг нэг яаж анатомиг нь олоо зөв зурх вэ л гэж бодож байгаа хүмүүс. Тийм болохоор тэр нүцгэн байх надад амар зүгээр энгийн асуудал. Тэр шийдвэр ингээд зогсох шийдвэр яаж гарав? Ягаад одоо санал тавьсан уу? Тийм санал тавьсан. Яагаад зүвш үү? Би яг өмнө ийм ярьж байгаа гэж хацаатай л та. Өтгөө надад тэгэл санал тавиал би за тий гэд. Би ер нь 10 жил байхасаа нэг тийм нүцгэн байх л дуртай. Угаасаа ойлгож хувцсгүй байхгүйсээ гоё л тоо яаж утсан. Одоо яж хат ингээд өгөөл ингээ oh my god. Тийм өөрийгөө ямар нэгэн юмд баригдахгүй. Байглаараа явах гэдэг. Тийм. Чөлөөтэй. Тэгээ би ч гэсэн бусад нүцгэн хүмүүсийг амар сексуалайз хийж хараад эдгүү. Одоо миний бодол юм заяа. Хүмүүс намайг би нүцгэн байгаад ч юм уу одоо нүцгэн чимшиг стори юм хувцсгүй. Хувцс байхдаа дотор хувцтай. Тийм дотор хувцтай стори хийлээ гэж бодоход тэр бол би зүгээр яг үндэ байгаагаараа л байгаа.
Хэрвээ тэр хүмүүс намайг ямар нэг байдлаар сексуалайз хийж харж байгаа юм бол тэр хүнд өөрт нь асуудал юм гэж боддог. Болохоор надад хамаагүй. Манай гэрийнхэн би ингээд левчиг зүүдэг байхгүй юу? Бараг 15 тагаас хойш зүүгээгүй. Тэнгүүт манай гэрийнхэн намайг амар левчиг зүүгээч хэвээр эмхтэй хүн байж бүхний толгой гараач гаргаад маргаад гэтэнгүүт бусад хүмүүс чамаа юу гэж бодох юм ингээд би гэрийнхэнтэйгээ хэрэлцээр агаад одоо ингээд манай гэрийнхэн ойлгох болсон. Бусад хүмүүс намайг юу гэж бодох ямар матай. Левчиг зүүх надад тухгүй байна. Би ингээд баймаар байна. Та ингээд та хэрвээ тэгж бодож ивэл наа чинь ингээд таны асуудал шүү дээ. Та өөрөө юм жоохон юмтай гадах юм биш үү? 15 та байх та. Тийм. Би ер нь л бүр амар багын эрхчлөө, миний эрхчлөө, бусад хүмүүсийн бодол надад хамаагүй гэдэг юм точ шиг тэмцээр агаад одоо хүртэл ингээм амьдарч байгаа. Тэгээ нэг өөрийн эрхчлөө гэж уншаа бас бусдын эрхчлөө. Тийм. Тэр хүн яаж байна уу? Чамд гай болохгүй л тэгэл. Тийм, надад л гай болохгүй бол тэр хүн юу хийжсэн надад хамаагүй. Окей. Тэгэхээр одоо ингээд ер нь яг тэр өсвөр наснаас өмнөх амьдрал их сонирхолтой л байл та тий. Тэр яаж явж байгаа 15 та хүүхэд ингээд юм хэрэгчлээ. За тэр болохоор бүр ингээ багасаа ярих юм бол би баг хитэн сартай байхдаа л имээ дээрээ орхигдчихсэн. Аав ээжтэйгээ хамт өсөөгүй. Яг хоо ээжтэйгээ зуны амралтаар уулздаг. Манай ээж ингээ сэлэнгэд Орсын хил дээр ингээ ирж очин тэнцээ амьдардаг. Тэгээд манай аав ээж хоёр намайг жоохон байхад салж исэн. Зуны амралтаар ээж дээр очихдоо Помогите нам гэх кино идэв штэ. Помогите нам нэг шиг Орслоо бараа зүдэг гэсэн байхгүй. Тэгээд тэр амар сайн заяа. Богооны амьдрал. Богооных биш, машинаар зүдэг гэсэн. Тэгээ зөвхөн би ер нь багасаа амар их өөрөөсөө насанд хүрсэн хүмүүстэй харилцаад уссан. Тэгээ бараа зөвхөн тэр чинь ингээд зуны хаалунд 10 давхар жинсэн өмд скотчдож хүмүүс татваргүй бараа гаргахын тулд одоо нууцаар л ингээд тэгж амар их явдаг байсан. Тэр нь багасаа нүг юм survival чадвар гайгүй суудсан. Тийм. Ингээд нэг хүсүүсэг ингээд томчууд ингээд байгаад байгаа юм чинь ганцхан нэг хүүхэд ингэж ингээд. Тийм. Тэгээ дээрэс нь одоо хил дээр тухайн үед хил 24 цаг байгаагүй. Яг тэр сэлэнгийн алтан болгийн хүмүүс л угаасаа тэгж хоолоо залгуулж амьдардаг. Бараа зүүж кемел гэдэг багхгүй юу? Кемел хийж амьдардаг. Тэгээд хүмүүс нэг их Орслоо явдаг байгаагүй маа. Урагшаал явдаг. Тэгээ урагшаал явдаг байсан. Орсын хиллээр янз бүрийн гадаад жуулчингууд явдаг. Хиппи хүмүүс. Зүгээр л юм амар том үр хөвчтэй унаа мунаа гуйж явсан тийм хүмүүс хараад битгүү тэгээд тэр надад нөлөөлсөн байж магадгүй гэж боддог. Хар хүнцэг ингээд дүүшлээ. Тийм. Дээрээс нь яг тэр сэлэнгийн алтан булгийн хүмүүс Оростой хэл одоо манай гэрийнхэн ч гэсэн яг юм Орос школтой. Тэнгүүт манай гэрийнхэн ер нь тийм харьцангуй нээлттэй сэтгэхүйтэй хүмүүс юм шиг байгаамаа. Айлын баг. Дээр 12-оор ах. 12 насны зүрхтэй ахтай. 12 ахтай гэсэн. Окей. Тэгэхээр яалтчгүй ингээд нэг аав ээжийн хувьд ч юм уу эсвэл эмээгийн хувьд ингээд өсөхөд ингээд өөр байсан юм шиг. 12 жилийн дараа нэг хүүхэд хүн гараад ирэхэд ингээд очин паниктчих магадгүй. Тийм тэгээд багасаа амар бие даацсан. Би чадна. Тийм би чадахгүйсэн чад. Тийм би бүх юмыг чадах хэвээр. Би хүн төвөг болохгүй байх хэвээр. Нэг тийм амар шазруу шартай гүргэр намайг ингэж гин үү те би харуулж ил да гэж тэгж өссөн. Гэтэ юм болгон дээр биш байх тийм үү? Ер нь бараг юм болгон дээр хүнтэй өрсөлдөжгүй дээ шүү. Одоо ч гэсэн үү? Тийм. Эрэгтэй хүмүүнтэй өрсөлдөжгүй дээ. Одоо аваа гайг болчоод байна. Одоо ч ингээ хайц сурж байна. Одоо жоохон хайц сурах гал. Амар эрэгтэй хүнтэй өрсөлддөг гэсэн шүү. Багасаа тэгээд миний эргэн тойронд эмэгтэй хүн ер нь цөөхөн байсан. Дандаа ах нартайгаа уссан. Тэгээд гэдэг хүний оролцоо ер нь баг яг уу байгаа л да. Гэтэ аавда жоохон дургу болоод туссан. Тэнгүүтээ нэг тийм эрэгтэй хүн гэж бодонготой. Яага би эрэгтэй хүнээс хүчтэй авах хэвээр гэсэн нэг тийм баатар болох хүсэлтэй сэтгэл зүйтэй болоод үссэн гэх юм. Бүх юмыг чадах хэвээр эрэгтэй хүнээс хүчтэй авах хэвээр.
Би л ер нь бүх юмыг ганцаараа л өөрийгөө авч явах хэрэгтэй. Хүнд найдаж болохгүй гэд хүссэн. Яг яагаад ийм болоод хүссэн нь ойлгодгүй маа би. Энийг энгийн л гэж боддог байсан. Гэтэ одоо тэр зан чанар ч юм уу тэр сэтгэхгүй чинь одоо ингээд намайг авч явчихлаа л тийм. Окей. За тэгэхээр ерөөхдөө бол одоо сонсож байгаа хүмүүс ерөөхдөө ингээд динза гэж юм хэм болох те ер нь юу хийдэг яадаг гэдэг ерөөхдөө юу ойлголттой болчихж байгаа баг. Тэгэхээр одоо хоёул ерөөхдөө динзаг үзэл бодлыг сонсноо. За ер нь ойрын 2-3 жилийн төлөвлөгөө юу байна? Эхнийх нь. За хоёр дахь нь болохоор ер нь хүнд чинь нэг bucket list гэдэг байдаг шүү дээ. Хүслийн чагсаалт. Энэ хоёр ер нь юу байна? За ойрын 2-3 жилийн төлөвлөгөө гэвэл одоо сурч дуусгаад төгсгөө гэж бодож байна. Тэгээд бидний гоёлыг брэнд болгох төлөвтэй байна. Яг бүр цогц гоё брэнд. Томруулах гэдэг шүү дээ. Тэгчээд сургуулаа төгсчөөд жоохон аялах маркийн юм болд юм уу гэж бодож байгаа. Зүүн өмнөд Азийн орнууд арч юм уу? Би нэг тийм холын юм нэг бодоод идэх юм уу? Нэг иймэрхүү юмнууд бодож байна. Тэгээд төгсөөд бол мэргэжлэр ажиллая гэж. Үгүй. За. Яаж ч магадгүй. Гэтэ одоо ер нь одоогийн миний бодлоор л би яг энэ аксессуар гар урлал гоёл чимэглэл гэдэг зүйлээрээ амьдрах юм муу даа гэсэн бодолтой. Амьдрах чадчих юм шүү. Цааш та. Энийг дархан мархны сургалтанд суугаад илүү мэргэжлийн болъё гэсэн бодол байна. Илүү мэргэжлийн болцохоор нөгөө нэг анхны нөгөө нэг нар мар шиг байха болчих юм болов. Яг нөгөө нэг явц дундаасаа бий болгодог зүйл наалдах тулах байг болов. Айгу ах уу. Тэр ч одоо концепт нь хэвээрээ байх юм чинь. За. Тэгвэл нэг тэгж удаанаар төлөвлөдөг юм гэсэн үг. Тийм, ер нь их удаанаар төлөвлөдөг. Ер нь юу үхлийн талаар хэр боддог. Ер нь хэр одоо ойрхон боддог ч юм уу ингээд хэр ургуулсан боддог. Overthinking гэдэг байна шүү дээ. Өсвөр наснд тахта айгүй их боддог байсан юм аа. Одоо бол тийм юм бодох хэлсэн шүү дээ. Одоо угсаа бодох ч заваалга сурж ийн ажиллаа хийж ийн имэ харилцаанууд байна. Имэ харилцаа гэдэг нь найз нөхөд яасан хийсэн хүмүүс гээ. Ер нь завгүй байна. Тэг ер нь завгүй. Завтай хүн л одоо тийм юм бодоо суух бах та. Тийм өөрийгөө айтайхаа авч явах гал үзэж дасгал масгал хийгээл. Ер нь сэтгэл зүйн хувьд одоо хэр доктортай байгаа. Ер нь доктортай байгаа. 10-аас үнэлээ гэвэл 10-аас 7 молоо байгаа болоо 8 ч юм уу. Хаяа хямрна. Гэхдээ шалтгаангүйгээр тэр нэг юм насанд хүрсэн хүний хямдлах шиг байгаа. Яг болохгүй юм байна уу гингүүт байхгүй. Миний бүх юм болоод байгаа. Би яг өсвөр наснда ч юм уу хүүхэд байхдаа хүссэн шиг амьдарч чадаад байна. Гэхдээ нэг юм шунал юм шиг байгаа. Иннээс илүү байж болно доо гэж бодоо. Гэхдээ яаж илүү болохгүй гэсэн нэг тийм л юм бод. Тийм л юмнаас олж хямарч байгаа. За тэгвэл тэр хямрлаас яаж гарч ийн? Одоо нэг хүнд ч угаас нэг унах уу байгаа шүү дээ. Шантрын зас байлээ. Тэнгүүд ажиллаа хийхгүй тэгэл тамхиа татаал дуугаа сонсоол ирээл өөрийгөө хараал тэгэл байж идэл гайг болчихсон шүү. Өөртөө цаг гаргаад. Тийм. Окей. За тэгвэл одоо энэ Монгол хүний саруулах ухаанд итгэнэ гэдэг хэлсэн байдаг шүү дээ. Зориг. Тийм, зориг. Одоо ер нь хүмүүсийн саруулах ухаанд итгэх боломж байна уу? Бага гэж итгэдэг шүү дээ. Найдаж байна уу? Итгэж гинүү найдаж байна уу? Итгэнгээ найдаж байна. Ер нь юу дутагдаад байгаа шүү вэ хүмүүс хоорондын харилцаанд. За ялангуяа за дээшээ доошоо болыг үе одоо минус одоо жинзээ үеийнх юм байна шүү дээ. Энийг л засчул уг нь гайгүй ингээд хөгжих гээд энэ нус орно ч юм уу те. Бэж бодоод харилцаан дээр юу дутагдаад байгаа шүү вэ? Миний анзаарснаар хүмүүс жоохон амар санаатайгаар нэгнтэйгээ харилцдаг болсон юм уу гэж би бодсон. Яг юм муу санаатай. Тийм муу санаатай.
Тэгээд одоо нөхцөлтэйгээр хин нэгнтэй харилцах ч юм уу. Тэгээд байгаа юм шиг санагц. Яг чин сэтгэлээсээ яг тийм хүмүүс байгаа л да. Тэгтэл нэг цаана энэ хүн гоё болохоор ч юм уу. Ямар ч харилцаан дээр тийм үү? Тийм, ямар ч харилцаан дээр. Чи юм байх байж би чамтай харилцсан ч юм уу. Тийм. Тэнгүүд бас одоо ингээд сэтгэл зүйн асуудал гээл янз бүрийн юмнууд айгүй их яригддаг болчихсон шүү дээ. Хүнтэй уулзсангууд шууд хин нэг онцлох гот ч юм уу тодорхойлох гот байдаг. Санагт болцсон ч юм шиг санагцсан. Зүгээр л би юм ярьж байгаа шүү дээ. Зүгээр л багийнхаа юм их ч юм уу. Тохиолж исэн зүйлээ тэр чинь би хинэгнээс одоо зөвлөгөө авах гад эсвэл хинэгнэр өрөвдүүлэх гэснээр ярьж байгаа. Тийм ярьж байгаа зүйл биш. Би ийм зүйл туршлах одоо би ийм зүйл туулсан тэгээ болоо гэсэн миний ярих хэрэгцээ байхад хүмүүс тэн дээрээ сургуулад тэгвэл чи хүүхд насндаа ингэсэн болохоор одоо юм байгаа юм байна. Чи ийм трама чи тэгжсэн болохоор одоо ингэж байгаа юм байна. Тэрийг тэгэх ёстой ч гэдэг юм уу. Надад ингэ зөвлөгөө өгөх гээд шууд ингэ зөвлөгөө өгөхөөс илүү шүүмжлээд. Давхар шүүмжлээд. Тэр жоохон илүү тэг дутагдж байгаа юм гэвэл нэгнийгээ юм яг байгаагаар нь хүлээж авах гэдэг зүйл дутагдаад байна уу даа л гэж. Тэгээд худлагаасаа байх гад. Яг нэг чин сэтгэлээсээ хин цааш. Зүгээр л энгийн харилцаа болцоочихсан юм шиг. Ягаад бэлцсэн бэ? Энэ тэгтээс яг ягаад бэлцсэн? Тэгвэл интернет нөлөөлсөн баха. Интернет яг хөө миний хаар бол интернет гэдэг чинь ингээл хүн болгоно бусдын амьдралыг харж эхэлж байна шүү дээ. Энэ хүн ингэж амьдрах юм биш. Энэ ингэж амьдрах. Би яачаад байгаа юм те. Тэгээд нөгөө дутагдаад эхлэнгүүд тэгээд дутагдж байгаа юм бусдаас үсээд байгаа шүү. Өөр дутагдж байгаа юм аа. Одоо над дутагдж байгаа нь чамаас үсээд байгаа шүү. Тийм тий. Тийм байна. Тэгвэл хүмүүс ч бас амар ингэдэм байлээ шүү. Ингээд одоо интернетээр хин нэгний амьдралыг харж байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ энэ хүн яаж ингэж амьдраад байна? Би яаж ингэж амьдрах уу гэдэг юм уу? Хин нэгний амьдралтай өөрийгөө харьцуулдаг тохиолдол амар их байд юм шүү. Тэгээд тэрийг ингэ зөвөөч бодчихгүй. Энэ яаж явж байгаа мөнгөтэй болчихоо. Харин над дээр бүр нэг хүн тэгжсэн шүү дээ. Амар сонин заяа. Би танихгүй намайг ингэж яг Instagram дээр дагалцдаг. Тэгснэ. Натруу ингэ чат бичиж орж ирснэ. Чи юу санхүүгээ яаж болгож яах гээд. Тэгээ агүй ажиллаа хийгээл ингээл байж энэ даа гэсэн чинь чи ингэ зүйлт хийгээд тийм их мөнгө олд юм уу? Гэтэ би гайхаад яагаад тэгж асууж байгаа юм гэдгсэн чинь ингээд чиний хэрглэж байгаа юмнууд ингээд одоо орж явж байгаа газрууд ч юм уу харахаар амар үнэтэй байгаад байдаг. Тийм хэрэглээч өндөр байна. Зүйлт хийгээд тийм их мөнгө болгоод байгаа юм уу гэд. Тэр хүн боддоо зүгээр миний стори пост ч юм уу намайг зүгээр интернетээс харснаа миний эдэлж хэрглэж байгаа юмнуудыг үнэлээд тэгээ бодоод ургуулж одоод энэ хүн яаж ингэж их мөнгө олоод байна? Өөр юм байна да. Ингээ бодож юм хэрэг болсон байна гэж боддоо шүү дээ. Амар гайз. Наа ч тэгэл байдаг юм болчихно. Тэгж боддог нь байдаг юм болчиход. Гэтэ яг яг ингээд чам шиг ингээд хүн болгон угаасаа мэдчих чадахгүй шүү дээ. Мэдчих шаардлагагүй шүү дээ. Яг үндэ ингээд чамайг яаж мөнгө олж юу яг ямар хамаа. Одоо шинэ яг муухагаар ярихад тэрэ би эмхтэй байсан бол заяа. OnlyFans-тэй л баасан ба. Би OnlyFans-тэй болох юм гэж боддоо шүү дээ. Бол. Би байсан бол нэр болно. Нэрсээ тулсан болох. Би 18 оноос хойш OnlyFans-тэй болох юмсан гэд. Гэтэ би OnlyFans-тэй болно гэдэг нь бүр амар тийм муухай биш. Им маш гоёор хөтлөн гэж боддог. Одоо жишээ нь хизээ л нөгөө нэг хүний нэг бичлэг задраад 50,000 зарсан ч лөө. Хин баярмаа. Үнэ нэрхүү гэж сайх. Угаас л бүгд мэдж байгаа л үү. Тэр одоо жишээ нь ингээд болж байгаа байхгүй яг үндэ. Хүмүүс л яг үндэ тэгэл гоё муухай гэж хэлж байгаарсан тэгэл дургу байгаа юм шиг мөртлөө бүгдээр л авчлаа шүү. Чи хэдэн сая төгрөг зүүлсэн гэлээ? 20-30 билүү? 75 биш үү? Мэдгүй. Бидний тааг юм дайжгүй их мөнгө байсан байхгүй. Ганц зураг ч юм уу ганц бичлэг тэгээ болж байгаа. Би хэрвээ би эмхтэйсэн бол хийн хамаагүй зүгээр нэрээ. Fun fact.
би Баярмагийн телеграмыг худалдаж авч яасан. Окей. Бас болж шít. Одоо шинэ MB-ийн одоо OnlyFans дээр чинь 24 онд ямар эмэгтэй нэлээ ингээд жилийн 80 эдэн сая доллар 50 эдэн сая доллар ашигтай ажилласан байгаа байхгүй. Тэр нь ингээд MB-ийн саксны тамирчдаас л залхантай жишээ нь. Тэг ингээд эмэгтэй хэрэв би эмэгтэйсэн бол хамаагүй бүгд ингэ гэж боддог байхгүй. Тэр чинь ингээд биеийн үнэлэх зүйл биш байхгүй. Ингээд өөрхөн гой сайхныг харуулад ч юм ингээд буцаад юм байна шүү. Тэр хүмүүс хүсэж байгаа юм л үгж шүү дээ. Тийм. Адилхан л бизнес шүү дээ. Бизнес их байдаг чинь. Тэгээд тийм юм дээр бас буруутгах бол хэрэггүй юм шиг. Тийм, ерөөсө буруутаад ах хэрэг байхгүй. Тэгээд тэр хүний яаж мөнгө олно ямар хамаахгүй шүү дээ. Мачаас мөнгө авах шүү дээ. Над дээр юу лээ би нэг ингээд блурийн рил хийсэн байсан чинь дотор уц дээр л айгу ингээд олон хүмүүс үзээд тэгэл сонин хүмүүс орж ирж байгаа юм л та. Одооны октоодстай хандлт авах гад нүцгэлдэг болчихжээ. Гингүүд нь бид орно. Комо чам шиг юм адуу малнууд л тэгж бодож байгаа штэ. Би эн чин мөнгө олох гээд би ажиллаа хийж байна. Тэгээд би гоё байгаа зү. Нэг тиймэрхүү байдлаар ингээ ярьчих. Гоё болж үзээд байгаа юм шиг. Тийм. Тийм тэрэн дээр хүмүүс бас соёлын ялгаад ч юм уу л гарч ажиллаа. Аазд болж бас ч хэцүү штэ энэ чинь. Аз соёлтой эцэгчүүд энэ. Европ, Америкт бол тэгэл тийм юм шиг байгаа маа тийм. Ажлаас өмнө л яваад ирсэн. Одоо улам өсрөнгөө хөгжөөд OnlyFans-гээ гараад ирсэн байна шүү дээ. Окей. Тэнгүүд хүмүүс дээр ерөнхийдөө гэж яаж бол яг за голчлоод эрэгтэй хүмүүс дээр. Юу гэж? Нөө болчихдгүй байгаа юм. Юу туцагдаад энэ тэр хүмүүс. Эрэгтэй хүмүүс. Одоо юу гэдэг ингээд найз нөхдөд харилцаанд ч хүмүүс ингээл ямар нэг хосын харилцаанд ч юм уу. За одоо ингээд бид хосын харилцаа гэж байна. За эрэгтэй хүн гээштэй надад жоохон сэтгэл зүйн хувьд юм дорой болчихсон санагдаад байгаа. Дорой гэдэг нь одоо нэг Mommy's boy-уд амар ихсэн санагд. Mommy's boy. Ээж аав гэргийнхнийхээ өврөөс гараагүй хариуцлага хүлээх чадваргүй хариуцлагаас зугтдаг ингээ хөнгөн л явж ах санаатай тийм хүмүүс амар их за ихэн чааш. Ер нь тийм хүмүүс байгаад байна гэж би бодсон. Одоо шулуухан хэлэх юм бол шилчгаасан гэдэг үг орох гэдэг нь. Тийм ер нь бол тийм. Үг дааждахгүй. Тэр одоо энэ юу талбартай юм бол эцэгт нь буруу хөгжүүлэх үү? Бас болохоор л шилчгнаа. Одоо за шилчгнуур хэрэгс ч юм хитрхи юу ч юм уу. Ингээд нэг юмыг хитрхи хүн дээр хүлээж авдаг. Тэгээд ингээд нэг үг дааждахгүй те ингээд нэг ажил хийж чадахгүй. Эмэгтэйнээс одоо ингээд сэтгэл зүйн асуудлууд гэдэг юм гараад ирсэнгүүт хүмүүс ямар нэг юм сэтгэл зүйн эмгэгч юм уу тийм юмнуудаар өөрсдөө хаацайлаад ерөнхийдөө жоох муухайгаар хэлвэл арчаагүй байгаагаа өмөрөөд идэг болсон санагдсан. Би ийм юутай тийм болохоор би ингэ. Тийм. Яг үндэ үгүй штэ. Чи зүгээр л амьдрах чадахгүй штэ. Ямар ч амьдрах чадвар алга байна гэдэг нь хэлчмээр хэлдэг юм уу? Хэлдэг л дээ. Игэр нь бол хэлчихдээ маа. Тэнгүүт одоо эрэгтэй хүмүүс бас юм өөртөө итгэл миний ингээд зүгээр бодож байгаагаар яг одоо эмэгтэйчүүд нь амар хүчтэй болсон. Тэгэнгүүтээ тэрнээс болоод ч юм уу эрэгтэй хүн өөртөө амар инсекюр байгаад байдаг болчихсон санагдаад байгаа. Би ингээд өмнөх харилцаан дээрээ урт хугацааны харилцаан дээрээ ямар байсан бэ гингүүт шинэл байсан уу? Тийм. Mommy's boy байсан манай хүн. Тэнгүүд би тэр яг үнэндээ тэр хүн амьдрах хэрэгтэй штэ. Тэнгүүд би тэр хүнийг юм өөрт нь хүчтэй санагдуулахын тулд чи нэг юм хийх хэрэгтэй бол би хийх хэрэгтэй болоод тэр ажлыг нь хийх гэдэг. Тийм би тэр ажлыг нь хийгээд тэр хүнийг өөртөө итгэлтэй байлгахын тулд би бас юм хийгээд яг уу хийж болно гэхдээ хитрхи хийх гэдэг юм. Баг бүгднийг л ингээл би бүгдийг хийх гээд яг тийм харилцаанд байгаад исэн. Тэгээ сүултээ давраад
ингээд яаж таарч. Бүх зүйл надаас хамаардаг болсон. Би л харилцаа. Уг нь харилцаанд чинь ингээ хоёр талаасаа хүчин чармаалт гаргаад ингэж босож явах хэвээр зүйл байтал сүултээ би л бүх юмыг авч яваад тэр хүний яг үндэ надад ч гэсэн юм сэтгэл зүйн асуудал ч юм хямрал ч юм уу. Чи бас хүнштэй ясныг би ч гэсэн хүн надад хэцүү юм байгаа. Тийм байхад тэр хүн манай гэрийнхэн ингээд надад өстой хэцүү байна. Чи намайг ойлгохгүй байна. Их тийг чандаад. Тэгээд ойлгох нь чиний ажил тийм 100% ажил. Тийм 100% ажил би эрхлүүлэх үүрэгтэй болчихсон. Би залхсан болсон. Чи байлаа гэсэн. Тийм. Гэтэ 3 жил гэдэг бол ялч уртлаа баг л та. Ялч утас уртлаа. Тэгээ тэр ер нь тэгэл поликс шилдэг хүмүүс санийхтай холбоотой юм тийм. Одоо тэгвэл эрэгтэй хүнээс юу харах юм? Одоо эрэгтэй хүнээс харах юм бол би нэгдүгээр өөртөө итгэлтэй байна уу гэж харна. Би ингээ өөрийг харангууд би бас тийм амар найланхаа эмэгтэй бол биш. За. Яг эмэгтэйлэг гэхдээ тийм эмэгтэйлэг байж чадна. Эмэгтэйлэг байж чадна. Гэхдээ би өөрийгөө хангалттай аваад явчих чадах хүн байхгүй юу? Би даасан. Тийм их нэгнээс хамаарат байхгүй. Тэгмээ тэр хүн намайг хараад надаас инсекюр болох биш. Энэ амар хүчтэй эмэгтэй байна да. Гингүүтээ өөрөө ингээ дарагдаад байгаа мэдрэмж авахгүйгээр надтай зэрэгцээд явах тийм хүн харна. Тийм өөртөө итгэлтэй байх. Эрэгтэй хүн өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Ямар ч хүн байсан. Тэр итгэлийг өгөхөд бол чи туслана. Тийм туслана. Тэгээ дээрэс нь ийм чаддаг юмтай байх хэрэгтэй. Дуртай юмтай байх хэрэгтэй л гэж бодож байна доо. Тэгээ өөрийгөө илэрхийлэх чадвартай. Царай тус өндөр нэг өргөн бүдөө. Яг хөө тэгээ харж байгаа. Гэхдээ яг цагаа тулаад үзэнгүүт би угаасаа хүнд дурлаад байдгүй. Хүнийг нэг яг дайжгүй хүн байна да гэж бодно. Гэхдээ тэр хүнийг амар крашлаад хийдгүү байхгүй юу? Би ингээ хүнтэй ярилцж агаад болчих юм байна. Тийм болчих юм байна гэж. Тийм потенциалтай хүнтэй л хүний потенциалд нь татагддаг болохоос биш яг цагаат болонгот гадаад байдал нэг хамаардаг юм лээ. Тийм шүү та нар ингээл амар гоё ярьж очиж байгаа. Их харсан чинь нэг сан. Тийм. Тэгэл тэр сонголтын дээр буурдах хэцүүлтэй. За тэгвэл тэр харилцаан дээр чи өөрөөсөө юу гэж бодох юм? Яг нөө давруулахгүйгээр ингээд өөрийнхөө хэмжээнд юу гэж бодох юм? Тохс харилцаан дээр. Би тэр хүний зорилгыг нь дэмжиж өгч чадна. Хажуу талаас нь сэтгэл зүйн хувьд туслаад өгнө. Тэгээд 50 байлгаж чадна. Чиний яг нөө love language хайрын хэлээр юу вэ? Цаг гаргах юм шиг байгаамаа. Одоо тэр цаг гаргах сонсох. Сүүлийн харилцаанаас хязгаар гарсан. Цаг хугацааны үед. Өнгөрсөн жилийн одоо намар эхэлж байгаа 100-ны сүүлч юм. Судж байгаа юм шиг. Тийм. Ингээ ер нь сингл байх хэрэг. Сайхан байна. Амар сайхан байна. Ямар сайхан амьдрал вэ гэж би бодсон шин. Магадгүй нэг 3 жил удацсан болохоор сингл байх нь илүү гоё яваад байна. Тийм. Илүү үнцэнд ингээ мэдрээд байна шүү. Мэдрэг удацсан. Тийм. Тэгээ би сингл болчиход хүүшээ би юм дэжгүй эмэгтэй байсан юм уу гэж өөрийгөө бодож модоо. Өмнө чинь би зүгээр л ажлын машин айлын аваа болсон байсан байхгүй. Тэгээ би орой тэр хүнд ямар хаал хийж өгөө гэж бодоол ингээд мөнгө олно. Гэтэ олохдоо би тэр мөнгөөрөө тэр хүнд юу хийж өгөө гэж бодлоо. Өөртөө биш. Өөрөөсөө илүүд нөгөө хүнийг нэг тавиад исэн. Тийм. Тэгээд салснаасаа хойш хүмүүстэй уулзаж үзлээ, болцож малцаад л. Сайхан л байд юм байна. Яг нөгөө салъя гэд шийдсэн байгаа шүү дээ. Тэгээ хэлж яхад одоо үедээ нөгөө хайртай хэвээр байсан уу? Үгүй. Болцсон байсан. Хайрг үхээр удаа явсан. Би биш дээ. Би жоохон амар юм хэлэх үү. Би яг үнэндээ үргэлжлийнхаа сүүлийн 1 жилийн хугацаанд салах тухай бодол ороод ирчихсэн байсан. Тэгээд ялцчгүй хамт амьдардаг байсан. Танаад амьдардаг байсан. Үгүй хамтдаа нийлээд хоёр талаас нийлээд хамт амьдарч байсан. Тэнгүүд бүх юм хамааралтай болж байгаа. Жишээ нь би тэр хөнгүүгээр унтаж чадахгүй байдаг болчихсон ч юм уу. Тэг салах ёстой гэдэг бодол ороод эхэлчихсэн. Сэтгэл зүйн хувьд ингээд салж чадахгүй. Яг тухайн үед хайртай л байгаа юм л да. Тэг би сэтгэл зүгээ бэлдэж эхэлсэн байхгүй юу. Нөгөө хүнтэйгээ бас ярилцж байгаа. Гэхдээ давхар сална болон харилцаагаа авч үлдэх гэдэг хоёр зүйл яг тэнцүү байгаадсан. Тэгээ цаг хугацаа өнгөрөх тусам би ингээ харилцаагаа авч үлдэх гэж
оролдлого маш их хийсэн л дээ. Маш их ярилцсан. Хамт болзоонд авч явсан. Тэр хүн одоо бид хоёр үргэлж хамт байгаад ангууд сүлдээ ингээд хамт байсараагаад нэгнийхээ үн цэнийг мэдрэхгүй байгаа юм болов гэж бодоод. Тэрхийн удаа хамт байна. Тийм. Чи найзтайгаа гаралтаа. Чи ингээд чиний юмд яв, жимд яв. Тим юмд яваад үз. Би ч гэсэн ингээ хоёр талд ингээд нэг хөгжүүлэх гэж үзсэн. Тэгээ болоогүй. Тэгээд 24 оны 3 сард яг салах гэж байсан юм аа. Тэгээ ялцчгүй тэр хүний амьдралд нэг юм том хэцүү зүйл гарч ирээд тэгээ салж чадаагүй. Нэг ч өөр өвдсөн байна шүү дээ. Яг салыг хэлчих улам ингээд ордуулах гэдэг энэ амьдралыг тухайн цаг үед. Тийм. Би хамт байх хэрэгтэй. Ялцчгүй тэр хүн миний хувьд чухал хүн штэ. Тэр хүртэл байсан юм чинь. Тийм. Тэгээд би хайжууд нь хамт байсан. Тэгээд дахиад бас харилцаагаа авч гарах гэж үзсэн. Тэгэд үнэхээр болоогүй. Тэгээ би тэр бүх хугацаанд тэр хүний асуудлуудыг өөрөөс нь нуудаг гэсэн гэж боддоо. Тийм. Би тэр хүн өөрийгөө хэцүүгээр мэдэрчих үедээ гэж амар айдаг байсан. Өөрт нь тийм хэцүү байлгахыг одоо хүсдэггүй. Тийм. За хитрхи зайл тэр залууг зайлж. Харин тийм ээ. Эхний 1 жил 2 жил гоё л байсан мэт үү. Окей. Ер нь манай хүн айгүй надаа их юм зааж өгсөн. Тийм сайхан л байсан. Тийм. Тэгээ тийм муу залуу байгаагүй юм шүү дээ. Жохон ингээд мэдрэмжгүй ч юм уу жохон тийм нэг тийм байсан юм шүү. Муу яг тийм нэг одоо муу залуу ингээд бүр гарч ороод ингээд хүч хэлээ. Тийм юм байхгүй. Зовоогоод ч юм уу. Яг зовооны гэдэг нь янз янзаар илэрч байгаа шүү дээ. Тэгэл гоё л байсан. 3 жилийн яг ингээд дүгнийг үлээ хэд үе амжилттай үерсэн гэж тооцоо. За ер нь 70% гайгүй байсан. Ер нь сайхан байсан шүү дээ. Тэгээд сайхан л байлаа. Үерхэлтэй харамсдаггүй. Гэтэ яг хуу тийм ч амар муугаар бас салаагүй. Ярилцж байгаа л тэгэл салсан. Тэгээд их юм зааж ойлгуулж өгсөн. Яг үндэ би амар жоохон охин байсан. 19 хүрдэг жилээ танилцаад үргэлжлэсэн юм аа. Тэгээ 22 3 болчихсон. Тийм. Яг надад амьдрал ойлгуулсан. Тийм баярлалаа та. Тийм баярлалаа баяртай. Одоо тэгээд хүнтэнтэй нийлээд сайхан байх хэрэгтэй. Окей. За тэгэнгүүт одоо ингээд ер нь урт хугацаанд хосууддаг юу хэрэгтэй юм болоо. Одоо ингээд танилцаад явж байгаа найз зөвхөн боллоо. За тэгээд хин нөхөр боллоо. Хитрхийн нэгнээсээ хамааралтай байж болохгүй. Аа. Ингээд тэр бүр амар чухал. Хосууд боллоо гэд өөртөө хайж болохгүй. Ингээд өөрийн гэсэн сонирхдаг юмтай байх хэрэгтэй, дуртай юмаа хийх хэрэгтэй. Ганцаараа байж чаддаг байх хэрэгтэй. Хосууд болсон ч гэсэн. Тусдаа цаг өөрөө өөртөө цаг гаргаж хэрэгтэй. Бүх юм нэг байж болохгүй гэж боддог. Тэгээд яг бит хоёрын үерхэл айгу эрүүл байсан юм аа ер нь. Одоо маргалдах асуудал үүслэе гэж бодоход юу заа юу? Асуудлаа ярилцах хэрэгтэй. Маргалдаад ч хамаагүй ярилцаад нэг юм үр дүн шийдвэрт хүрээд би ингэж бодсон юм байна, чи ингэж бодсон юм байна. Хоёлаа яг ийм зүйл дээр ингэж алдаад исэн юм байна гэд нэгнийхээ үзэл бодлыг сонсох хэрэгтэй. Сонсоод ярилцаад ойлголцох хэрэгтэй. Тийм, ярилцаад ойлголцох хэрэгтэй. Тэгэд бууж өгч сурах хэрэгтэй. Яг үүндээ харилцаан дээр эго гэдэг зүйл аюу хэрэггүй санагдаад идэв. Ямар ч харилцаан дээр. Тийм, би амар их бууж өгдөг гэсэн. Та нарт яагаад ингэ айтайхан залуучууд харчдаг. Дандаа цааш. Тэгтээ би одоо тэгэл угаас нь яалч хүний тим нэг туршлах хэрэгтэй л гэдэг юм шиг. Тийм, хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгээд ер нь бол жаргал зовлон байж жаргал гэдэг зүйлийг хүн мэдэрнэ шүү дээ. Зовлон мэдэрсэн хүн жаргалыг мэдчихэж байна шүү дээ. Наад ч би бүр амар дуртай. Би зовох дуртай. Зовлон л бүх юмыг утга учиртай болгодог гэж боддог. Ер нь зовлон гараад ирэхэд бол зовъё л. Тийм. Зовх хэрэгтэй. Зовлон зовсон шиг зовчихно. Тийм. За тэгвэл одоо ингээд
өнөөдрийн ингээд дийн цаг ингээд надтай ярилцаа суужгаад дийн цаг бүтээхэд ер нь өнгөрсөн одоо ингээд чиний гаргасан хамгийн том одоо юм шийдвэр ч юм уу те. Эсвэл ингээд өнөөдрийн чамайг бүтээхэд ингээд нөлөөсөн юм нэг юу байгаа шүү дээ. Experience туршлага байгаа шүү дээ. Тэр яг юу вэ? Тусдаа гаралт. Ер нь гэрээсээ тусдаа гаралт ганцаар амьдарч эхлэх үү? Тийм. Тийм тэр л юм байна да. Одоо ер нь баг тусдаа гараад 10 жил болчихж байгаа юм шиг. Үгүй. Хэд 3 4 жил. Үгүй 3 жил мэл болж байгаа юм. Ер нь бол тэр хугацаанд л тэгэл өөрийгөө таньж мэдсэн болж мэдсэн л гэж л хэлж байна. За барах тийм дээ. Арай илүү өсөж дэвшсэн, арай илүү амьдрах чадвартай болсон юм уу? За. Тэгвэл одоо энэ ер нь амьдрал цаг хугацаа нөхөр хурдан өнгөрч байгаа шиг санагдаж байна. Нилээн хурдан өнгөрч байгаа санагдаж байгаа. Тэгээ энэ их хурдан өнгөрч байгаа цаг хугацаанд энэ хэр амьд байгаагаа мэдэрч чадж байна, хэр амьдрч чадж байна. За үргэлжлэн 1-2 жилийн хугацаанд бол их зогсон байлаа. Одоо бол ястаа сайхан амьдраад үгүй гэсэн бодолтой амьдарч байна да. Сайхан байна. Амар ерөнхий хариултсан уу? Яг уу тий. Яг ингээд шууд асуугаад байгаа болж байгаа юм байна. Зүгээр. Ястаа зүгээр. Тэнгүүд одоо ингээд нөгөө нэг амьдрсан шиг амьдраад үгүй гэж яхад ингээд угаасаа ингээд түрүүн би асууж байсан нөхрөөл найзууд хэр байна гэдэг ингээд бидний амьдрал ингээд шинээр хүмүүс орж ирэл яваал үлдхэн үлдээл явах нь яваал ингээд шүү дээ. Ер нь тэр хүмүүс дээр энэ явж байгаа хүмүүс ер нь чамаас явмаар байгаа хүн гэж хэр удаан одоо юу гэдэг хэр амрах явуулчихдаг юм. Эсвэл ингээд пэйж хийгээд хөө чам ингээд пэйж хүнтэй. Ер нь надаас хүмүүс явдаггүй би хүмүүсээс явдаг. За яагаад тэр хүмүүс сонирн байхаа болч уу эсвэл чи өөдч үү? Эсвэл нөгөө нэг бүр ихэнд ярьсан шигчлэн нөгөө нэг нэг тийж бусдгаа авахгүй ч юм уу. Тэр юм яваад байна уу? За одоо шинэ хүнтэй танилцлаа гэж бодоход энэ ийм хүн юм байна. Окей, за би цаашаа хөтлөе дөө гэсэн. Битгүй. Ер нь жоохон хүмүүс тэр шүүмжлэлтэй хандчих гад байд юм аа. Гэхдээ тэр нэг миний харилцаанууд муугаар дуустгүй л дээ. Тэгээд өөр юм сонирхол уйдаал явчихт юм болов эсвэл. Тэр хүн үү? Би. Чи тэр хүмүүсээс үүдээд юм гэж. Тийм. Эсвэл тэр хүмүүстэй байх нь чамд одоо юу чи өөрөө өөртөө болоод юм гэсэн. Бас магадгүй тийм ер нь тийм юм байна. Би өөрөө өөртөө уйтгартай болоод би яг нэг хайрцаглах гад эхлэхээр л шууд ингээд гараа авчихсан юмнаас. Тэгэхээр тэр шийдвэр гаргалтууд ер нь хэр явагдаж байна. Шууд ингээд эхний орж ирсэн бодлороо за юу нь ямар ч юм дээр шүү. Шийдвэр гаргалт харилцаан дээр. Ер нь шууд. Тэгээ удаан бодохгүй юу? Нэг за шийдвэр гаргах хүртлээр нэг хэсэг бодох юм байна. Тэг бодож жагаад яг шийдвэр гаргахтаа шууд ингэ яваад өгчдөг. Эргэлцэхгүйгээр. Тэгээ тэрийг гэхдээ хүмүүс гаргахгүй гэх юм уу? Илэрхийлэхгүй, мэдрүүлэхгүй. Окей. За тэгэнгүүт одоо ингэ эргээд харахад энэ өндөрлөхөөс эргээд харахад мэдээж хүнд хэцүү цаг үе байсан байгаа. Тэгээ тэр хэцүү цаг үеэс одоо гутралч юм уу те ингээд нэг унах үе шүү дээ. Бүгднгээс болох. Тэр цаг үед юу нэг юу ч чамаа ингэ буцаагаад за амьдрээ дөө гэсэн одоо шинэ тэр хэцүү цаг үе юунаас болов те. Тэгээд тэрнээс яг юу ч чамаа буцаагаад дэш нь гаргаад ирв. Бэт ямар хэцүү юм бэ? Яна намайг нэг амар утаан бодоод байна. Зүгээр. Бод. Яг одоо жишээ нь өөр дээрээ би. Миний амьдралын хамгийн хэцүү цаг үе одоо зөндөө ёо зөндөө ирж байна. 2021 биш 21 биш 2021 он байсан байхгүй 3 жил ингээ үргэлжлсэн готрол. Тэгээ ганцаараа байсан. Тэгээ яг тэндээс гараад ирсэн би өөрөө л гараад ирсэн л дээ. Бусдаас болсон ч гэсэн би бусдаар тэгж буцаж гараад ирээ одоо тусуулаагүй юм уу. Тэгэхээр ингээд тэр үед цаг үед нөгөө би ингээ ганцаараа байсан ингээд
Оросд ганцаараа байсан болохоор ингээ хэл мэдэхгүй ч юм уу дөнгөж чицсэн ингээ ямар хэцүү ингээ хичээл мичээл яахгүй тэгэл коронавич байсан карантинт ингээ дотор байрна ингээ 2 жил ингээ хоригдчихор чинь ямар ч хүний сэтгэл хөдлөл бол маш болно шүү дээ. Тэгээ нэлээ уусан ч гэдэм үү ингээ болчдгүй зөндөө юмсэн ч гэдэг. Тэгээд тэгж явж байгаад ингээ буцаад нийгэм рүү орж ирсэн. Карантинд ус ингээ гарч ороод ингээ эхлэнгүүд гайг болж ирсэн баг. Яг одоо ч гэдэг ингээ нэг гайг уусан ч юм алга л та тасцсан юм дөө. Би ингээ мэдгүй нэг хэцүү. Одоогоос л нэг тийм амар хүнд цаг үе гарч ирээгүй юм. Одоогоор тийм амар хүнд цаг үе гарч ирээгүй. Гэхдээ бодонгууд яг миний амьдралд амар олон хэцүү зүйл гарч ирж исэн. Бага байхаас эхлээд би тийм амар амар бол амьдраагүй гэж бодож байна. Гэтэ нэг найдвар гэдэг юм байдаг. Би айгүй юмыг гэгээлгээр харах гад байдаг гэх юм. Тэгэл өөрөө л цаанаасаа л нэг юм босоод ирчдэг. Ер нь за тэгвэл энийгээ бодъё. Ер нь ингээд юмсыг ингээд хэцүү зүйлс тохиолдож шүү дээ. Тэнгүүд чинь ингээд яагаад над дээр ийм их юм хэцүү мэрээд. Яагаад би над ингэж зовоод бурхан гэж байдаг бол яагаад намайг ингэж байгаа гэж боддгоо эсвэл ингээд за болох юм болдгоороо болжлаа. Тэгэл болно даа гэж боддгоо. Окей, за хэцүү юм болж гэнэ тэгвэл туулаад гарыг л таа л гэж боддог. Заавал зовсон шиг зовъё. Тийм. Тий ингэж боддог. Энийг яаж өөрчлөх вэ гэж боддог. Би энийг өөрчлөх ёстой гэж боддог. Тэрнээс бас ингээл ёо амар хэцүү байна. Хорвоо над дээр л хамаг зовлон тавьчлаа гэд их ялархаад байдгүй. За энэ одоо ингэж хэцүү байгаа юм бол энийг өөрчилж идвэл гэж боддог. Ер нь түрүүн хэлсэн нэг ирээдүгөө тийш нэг төсөөлдөг бол одоо яг нэг одоо цаг үед амьдардаг л. Тэнгүүд ингээ одоо чинь ингээд одоо шинэ хин нэг одоо дуртай дуучин байлаа гэж бодъё. Эсвэл дуртай киноны гол дүр тэр үнтэй ингээ уулзах ингээ хүлээж аваад уулзаад гоё мэдрэмж авах шүү дээ. Авна шүү дээ. Тэг ингээ дуусны дараа ингээ тэрийг ингээ хэр удаан гэж бод одоо юу гэдэг юм. Дурсамж болоод үлдтүү эсвэл нүг түрүүнийх шиг нэг хүмүүстэй адилхан ингээ за цаашаа явъя гэдэг явах уу? За цаашаа явъя гэл юм. Тухайн үедээ мэдэрсэн тэгээ болоо. Яг дараа ингээд үе орж ирэх л баг. Одоо үхэл дээр яриад үзвэл биш дээ. Яг жоохон байхад ингээд дотны хүн маань өгчүүл яана гэж төсөөлж ингээд уйлж мэлдэж штэ. Би амьдарч чадахгүй бах та. Би жоохон байхад эмээгээ тэгж амьдрах төсөөлж уйлдаг гэсэн байхгүй юу? Ээжийг ч юм уу. Гэсэн чинь яг ингээд цагаат тулаад үхэл ирсэн чинь айгуу сонирхол идэм байлээ. За энэ угаасаа болох ёстой юм. Байгалийн зам. Тэгээ болоо. Тэгээ би нэг амар тэрнээс олж хямраагүй. Гэхдээ яг миний амьдралд ингээд нөлөө үүсэж байгаа. Гэхдээ би амьдарч байгаа хിവэрэлэн хүлээж авахаас өөр арга байхгүй. Тэнгүүд одоо би эмээгээсээ амар хамааралтай эмээтэйгээ л амьдралаа төсөөлдөг байсан хүүхэд чинь одоо ингээ амьдраа болоо л энэ битгүй. Ер нь би амар нэг би ямар сони юм бэ? Би ер нь би юм бэ? Би ер нь ингээл тэг болоо л идэг. Мэдгүй. Өөрчлөлт гэдгийг хүлээж аваа сурцсан юм шиг байгаамаа. Өөрчлөлт бол байх ёстой зүйл. Би нэг ингэж нэг вау гэж хүлээж авахгүй. Тийм вау гэж нэг хүлээж авахгүй. За. Эсэм асууч гэсэн юм мартчихлаа. Тэнгүүд ингээд өөрчлөлтийн зүйлийг ингээд хүлээж авахтаа ингээд дасцсан ч юм уу эсвэл анханасаа угаасаа байсан болохоор нэг тийм өөрчлөлт биш юм шиг санагдаад байна. Одоо нөгөө баг багт нөгөө хил мэлдээ ингээл тэд нар ингээд өдрөөлөн өөр зүйл шин зүйл ингээд хараад байгаа болохоор зүгээр тэний он зүгээр өдрөөлөн цэцэрлэгт явдаг ч юм уу ингээд байсан болсон өөр амьдрал. Тийм цэцэрлэгт явсан л байх та тий. Би цэцэрлэгт чааваас нэг өсрөг 3 сар л явсан. Тэгэхээр ер нь одоо ингэ байгаа байдалтай амьдарч байгаа юм аяг ч юм уу эсвэл өөрөө ингэ хэрэгцээ хэрэглээ хийж байгаа зүйлс ажил төлөвлөмж бүх юм ингэ ер нь хэр талхаж чадчих байна. Айгуу хангалуун байна өөртөө. Өөртөө айгуу хангалуун байгаа. Би айгуу амьдарч чадаад байна гэж бодож байгаа. Тэгээд захын гэр хорооллын ганц удаг гэдэг газар амьдардаг байсан. Ингээд 6 настай өглөө жалганы им өгтөн нохооны цогцсон могцтой жалганы хажуугаар ингээд харанхууд явдаг байсан. Хүүхэд одоо ингээд амьдарч байна гэдгээр бол би өөрөө бахархдаг. Тэгээ 6 настай хүүхд бол чамаар бахархана. Тийм бахархана. Бүр гайх шүү дээ. Ингэж амьдарч болоод байгаа юм уу? Яа гэж бодоо.
За тэгэнгүүт ер нь бол юу юм байна л та. Өөрчлөлтийн нэг тод одоо юу гэдэг нэг хүн дээр хүлээж авдаг гэж байгаа шиг ер нь бус болж байгаа зүйлсээ тийш нэмнэ сериус нэг хийж авдаг юм. Харин тийм болцсон юм шиг байна. Гэж юм. За. Тийм. За одоо тэгээд одоо яах вэ тэгээд болоо гэсэн. Аа би яах юм бэ? Би өөрчилж үнэхээр миний өөрчилж чадахгүй зүйл яах юм бол би тэрийг бодоо шаналаад яах вэ гэж боддог болсон. Өөрчилж чадах юм байвал окей би оролдоод үзье гэдэг болсон. Тэгээд нэг амар юм хуманд уягдаал, зовоол, шаналаад байхаа бэлдсэн билээ. За. Тэр нь амар угаст. Амар. Сэтгэл амар, бие амар. Сэтгэл амар тийм. Тэнгүүд за яг өөрчлөх боломж өнгөрсөнд болсон нэг зүйлийг өөрчлөх боломж олдог гэж өөрчлөх үү? Үгүй. Өнгөрсөнд очие гэсэн ч. Окей. За тэгвэл ямар нэгэн супер хүчтэй болъё гэвэл одоо Marvel-ын ч юм уу DC-ийн ч эсвэл зүгээр чиний ингээ хүсдэг нэг ингээд ирээ ингээ чаддаг байсан бол хийчихсэн даа. Одоо жишээ нь би бол ингээд флаш шиг хурдан ч юм уу үл үзтгэж болохыг хүсдэг байх энэ жоо хүүхдийн л та. Гэтэл зүгээр яг нэг бодсон байгаалаа тэрийг л хийчихвэл тэгэл болоо гэдэг. Гоё нисч чаддаг болчихлоо. Тийм. Яг зарим хүмүүс ингээл бүх хүнийг идэх мэддэг ингээл нэг. Надад юм байхгүй. Хүүхэн үү вэ надад хамаагүй. Окей. Тэгэхээр ер нь хэр шантардаг вэ? Одоо шинэ ажил дээр ярив. Одоо бидний гоёл дээр яхаж ингээд нэг захиалга орж ирлээ. Одоо захиалга ингээд энэ үн юу үстэй? Хүмүүсийн юугаар хийх үе байх уусаа яг өөрийнхөө загвараалж байгаа. Яг өөрийнхөө загвараалж байна. Тэрэн дээр ингээд нэг хүү орж ирчээд би ийм загвар хэлмээр. Чадахгүй. Хариулахгүй. Синг байна. Ер нь аливаа зүйлийг ингээд болгохтой ингээд одоо нэг фейлдлээ гэж үү, хоёр фейлдлээ гэж үү, гурав дахь оролдох уу? Оролдоно. Гурав дахь оролдоод болохгүй бол тэг болно шүү. Болчих юм уу? Нэг амир шантарч мантраад шантархаа болцсон байлээ. Үгүй шантардаг. Яг өмнө нь ингээд бидний гоёлоос жоохон шантрах гэдэг үсэн хүмүүстэй харилцаж байлахаар яа ядаргаатай би юу яагаад юм хийгээд байгаа юм болоо гэж бодоод хүмүүс сүүл рүүгээ одоо чи хийхгүй гэдээ яах вэ гэж бодоод тэгэл за тийм ээ тийм битгүй ястаа битгүй саймар сэн окей юу надаа ярих юм байна уу байна хоёлаа яриа л. За тэгэнгүүт одоо нөө залуу одоо шоуд ч эхэлж ийн гэж шүү дээ тийм. Тэгэнгүүт одоо ингээд одоо угаасаа нэг бааранд одоо би нэг хэсэг асууж байгаа болцсон л байлаа бүхтээс. Зочдоосоо одоо нөгөө нэг юу байгаа шүү дээ. Залуучууд ингээл бааранд ч чихтэн гэж ярьдаг. За тийм. Тех гэж оролдсон юм уу чаас. За яавал чи одоо чихтүүлнэ. Одоо залуу нэг залуу ирээ чамд ингээд танилцсан ингээд яаж чамд айтайхаа яриа өрнүүлээд ингээд амжилттай ингээд дуусгах юм. Амжилттай чихтэх юм. Намайг чихтэх юм уу? Тий. Чи чихтэх. Намайг чихтэхгүй хаа би өөрөө За тэгвэл яаж тэр чихтэх процесс явагдах юм? Чиний хувьд чиний талаас залуу ирэх юм биш. Нэг дэ чүү залуу суучлаа чам таалагдлаа. Тэгэл очил сайн. Тэгэл болоо. Тэгэл очиод юм шүү юм биш шүү. Шууд юм хум яриад тэгэл гэтээ би тэгж чихтэж авч мавч гарч байгаа ч гэл тэгээд хүн надад таалагдаад байвал би өөрөө очиод найрчна. Гэтээ би бас найраад байгаа ч. Би ингээл өөрийгөө үзүүлэл болоо шүү. За тийм ээ ингээл эмхтүүчтэй тийм тэгж л одоо юу юм та тий. Тийм. За тэгвэл ингээ нэг залуу ирлээ чамд ч юу таалагчлаа гэвэл чи ингээ нүүр өгнө шүү дээ. Эсвэл ингээ шууд явуулах уу? Нүүр өгөөд юм ярих шүү дээ. Гэтээ дагаад бол шууд явахгүй. Дагаа шууд уулцсан шөнө. Тийм байхгүй. Тийм. Болохгүй шүү дээ. Тийм шүү дээ би тэр хүнийг мэдэхгүй. Ер нь мэдэх шаардлагатай юм one night stand дээр. Секс ихэд за бол одоо тэр чинь нэг хэрэгцээ гэж нэг юм хэрэг за гарлаа гэж бодоод шууд хүнтэй секс хийх гэдэг бол амар тэнэг юм байлээ. За. Байлаа гэсэн. Тэнэг юм шиг байгаа гэж бодогддог. Тийм. За. Яаж ч бодсон. Тэр чинь ингээд chemistry гэдэг зүйл байж иж бүх юмараа ингээ холбогдох гэдэг шүү дээ. Гоё юм нандин юм байх гэдэг шүү дээ. Би одоо тэр хүний үзэл бодлыг сонсоод ярьж үзчихээж надад тэр нь таалагдаад би мэдрэмж төрчээж хүнтэй унтах юм билээ.
Тэрэн дээр мэдээж хугацаа хэрэгтэй. Тийм, тэрэнд хугацаа хэрэгтэй. Тэнгүүд за нэг сайхан залуу байна. Энийг ингээд энтэй явчих та гэдэг бол ямар ч мэдрэмж байхгүй. Зүгээр л би хүний гаднаас нь хараад за боломж юм байна гэд явахгүй мэлээ. Тийм. явахгүй мэлээ гэж тий. Болохгүй мэлээ. Яг тэгдэг хүмүүс ч бас байгаа л тий. Тэр бол байж олон тэгж чадчихгүй сайхан л юм. Окей. За тэгэхээр ер нь бол ингээд яг ингээд ер нь бол ингээд одоо ингээд гарахтаа угаас ингээд чуулж модч угаас ингээд юу яаж байгаа хэвээр. Практик одоо группээр октоор гарч байгаа шүү. Үгүй. Би ганцаараа шавчихсан. Оо. Вау. Ганцаараа шууд одоо биш. За ганцаараа шууд яа ганцаараа. Амар штэ. Яг ингээд найзуудтайгаа шуудлаа гэж бодоход тэр чинь одоо би плей тайм дээр ч яг үндэ найзуудтайгаа ороход ингээд найзуудтайгаа хамт явж байгаа. Гэхдээ найзуудтайгаа орохоо ганцаараа л яваадсан. Би зүгээр л бүжиглэмээр штэ. Би ямар нэг элдв янзын харилцаанд ормооргүй байна. Элдв янзын хүмүүс рүү хармааргүй байна. Би өөрөө ингээд гоё дуу сонсоод тэрэн дээрээ өөрөө бүжиглээд би ямар сайхан юм бэ гэж бодоод тэгэл гэртээ хармаар байна. Тэг болоо. Намаа зөв плей тайм дээр хүргээл өгч гэж юу? Тий. Тэг баг авчих гэж. Тий. Авахгүй байсан ч болно. Тэг би ганцаараа шавуудчих энэ дээр хүмүүс амар гайхаад идэв. Тэгэнгүүт заяа би ганцаараа одоо Q орж байгаа штэ. Q гэж хаана байдаг газар вэ? Гигантон. За. Яагаад тийш ордог вэ гэхээр тэнд одоо хэцүү хүмүүс ховор гэх юм уу? Тэнд яг хүмүүс хөгжим сонсох гэж л очиж гин. Өөр илүү дуу юмныг хамаагүй яг хөө тийм хамаатай хүмүүс байдаг лах. Гэтэ над руу нэг их халдаад байдаг болохоор. Тэг өөрөөр ганцаараа байж байгаа шүү дээ. Одоо энэ шин ганцаараа шоудлтанд орох удаа ингээд дуртай дуучин ч юм уу дуртай хамтлаг нь очиж нэг найтд очиод дуулахаар болж ивэл тэрийг очиж үзэх нь ганцаараа шоудлтанд орох уу? Орно шүү дээ. За би бас ганцаараа шоуд. Тийм. Би ч бас нэг хэсэг өмнөгийн тавилга болсон гэсэн. Өмнө? Тийм. Гэртээ байх. Тэгээд нөгөө нэг яг угаасаа яг ганцаараа орсож гисэн юм ганцаараа л явдаг л байсан. Би өөр нь тэгээ амар их юм ганцаараа хийдэг заа. Би ингээд зүгээр байрныхаа гадаа гарч салхилъя да гэжсэн автобусны буудлын ороод автобусны буудлын хойдлын юм самбар уншижсэн нэг автобус төрүүлээд ирэнгүүт нь суунгуудаа ингээд автобусанд суугаад явчихж байгаа заа. Ямар ч зориггүй. Тэгжсэн юм дажгүй гоё автобусны буудлыг харагдах юм бол тэнцээ бууснаа тэр хаваараа ингээд залхаж малхаа салхилжсэн тэгээ гэрлүү хайрчдаг. Тэгээ яг нэг тухайн цаг үед юу мэдэж байгаа тэрийг ингээд хийж чадчихна гэсэн үг тийм. Ер нь бол нэгэн болон тэр намрлаа. Тийм. Ганцаараа шавуудах тэр хүмүүс амар тэгж бодсон юм шиг байна. Намайг одоо ингээд хүн амьтаа хайгаал. Тэр нэг юу гэдэг лээ тэр чинь нэг жигтэх гээл яваад байна гэж бодож байгаа юм тийм. Эсвэл нэг жигтүүлч гээл яваад байна гэж боддог юм шиг. Үгүй би ингээд би бүжиглэмээр байгаа байхгүй юу. Тэнгүүтээ бас яг хөө гэртээ би бас бүжиглээд байгаа. Одоо ганцаараа амьдарч байгаа юм чинь ганц гоё юм тэр үстэй. Гэхдээ би бас олон хүний хажууд хардаа наваа хардаа тийм хэрэгтэй байж штэ. Тийм тэгэл болоо. Амар олон өмнө нь угаасаа нэг шоуддаг байсан болохоор анзаараагүй л ахaltaа. Хүмүүс над дээр амар хийрэл найрах гэж үзнэ. Тэгэл инээ түрэл ёо гэж бодоод инээ түрэл намайг ингээ ганцаараа шоудж яах гэхээр чи ингээ хэдүүлээ явж байгаа. Ганцаараа гингүүт гайхаж байхаад. Авч явах гэж амар олон хүмүүс үдсэн. Тэгээд би нэг хүний толгой дээр ус асгасан. За. Хүүт устэй. Хүүт ус. Гэхдээ навшчин би надаас хоолой гэсэн чинь хоол байхгүй улам ойртож ирээд тэгээ би түлхсэн чинь намайг зөрүүлээ түлхчтэй. Хэрэгтэй хүн тий. Тийм хэрэгтэй хүн. Тэгээ би cute байгаа байхгүй юу? Би цасны өмчтөд орсон заяа. Би өөрийгөө ингэж хүмүүст амар гайхуулах гэж ороогүй би бүжиглийн тулд орсон. Тэгээ тийм байхад надтай тэгж харцаа. Тэгээ би уйлаад за амар уйлжсэн. Ер нь би яахлаар уйлдیں гэж бодоод гараад байх юм бол би алнаа гэж бодоод гарсан чинь үүдэн зогсож байхаар нь ууж исэн хусаа шууд очиж хасгаад тэг зодтолтыг гэж бодоод тэгсэн чинь хамгаалагч аваа гарцал. Ер нь алкохолны хэвлээ. Би алкохол уудаггүй байсан. За. Байсан. Гэтэ одоо бол ууж чаддаг болсон. Гэтэ тэгж одоо амар нохох алтлаа. Согтох гэж уудаггүй. Зүгээр л 1 пм 2 пив ч юм уу. За би дээдл нэг 3 пив уусан баха. Тийм. Анх бол бүр уухгүй шавддаг гэсэн.
Охгүй шоуд, уусан шоуд хоёр бол тэнцэг газар байна. Нэг ялгаа байхгүй. Гэтэ заримдаа ингэж боддог юм. За кюрэг ороод тэгэл бүх коктейлийг ингээд дуусгаад. Үгүй. Бүр ингээд тасраал ингээд яг уу за тийм амар биш. Гэтэ ингээд нэг гэртээ очиод ингээд шартаал хэвтэйл ингээд. Үгүй би шартаж үзээгүй. Аргагүй хоёр би ууж байгаа яаштай. Тэгээ надад нэг яг уух гэхдээ сайхан л юм билээ. Бас сүулт одоо архинд орж байна. Тэгээ яг уугаад ахаар уугаад байв гэд. Архинд биш алкоголонд орж байгаа гэж. Үсэл архинд юм уу гэдэг. Алкогол. Тийм. За. Тэнгүүд одоо мэдээж эмхтэн үнэл юм чинь хизээ нэгэн цагт хүүхдтэй болно тэ ээж болно. Энэ талаар юу нэр боддгоо. Болвол юу нь ямар ээж болохыг хүсдэг вэ? Би болвол жоохон хүүхдээ бөөцөлс ээж болж магадгүй гэж боддог. Гэтэ одоогор тийм юм боддоогүй байна. Одоогор л өөрийгөө л бодвол. Тийм. Хүүхдтэй болох ч амар хариуцлагатай зүйл шүү дээ. Би одоо хүүхдтэй зааж сурахын тулд би өөрөө их зүйл мэдэх хэрэгтэй. Би өөрөө их туршлагатай байх хэрэгтэй. Тэгмээд одоо би тийм биш. Тийм болохоор ирээдүйд болвол тэгээд айтайхан л ээж болох гээд үзэн дээ. За тэгвэл одоо энэ цагийн ер нь кино хэр үздэг вэ? Кино минь нүг үзэхгүй байгаа. Яг өмнө нь амар үзгээл байдаг байсан. Одоо сүлд үзлээ. Нөгөө нэг Johnny Depp-ийн охин чинь нор. За нэг шар устай байсан. Тэрний тоглосон нэг Норферет болоо. Нэг тийм санаа кино үзсэн. За ер нь хүмүүс санал болгоё гэвэл яг ямар кино? Эмилия. Эмгүй биш Эмили гээд Франц кино. Эмилин Прессо. Үгүй. Эмили гээд нэг тийм арт хаус юм шиг кино. За 2000 хэд он 2 он юу лээ? Дээр үеийн кино охин. Дээр үеийн кино. Тэгээд Gone Girl, Into the Wild. За Emily, Gone Girl, Into the Wild. Тэгээд хаад нэг нь The Mirror Mask гэх кино байгаа. За тэд нарыг санал болгоо. Ер нь кино үзэхдээ ер нь тэгж одоо амьдрал дээр байдаг шиг одоо эднийх юм тэгж хүн дээр хүлээж авахгүй юу? Эсвэл ингээд ч ухаж үздэг үү? Эсвэл одоо шинэ биологийн гол дүр мөрн ингээд үздэг байхгүй. Яг юм бодуулдаг кино үзэх дуртай. Тэг кино үзэх хэрэгтэй л юм байна л да. Би бүр одоо юу ч ухаж бодхоо бэлдсэн бэлээ. Өмнө нь бол амар их ухахдаг л байсан. Тол нөгөө нэг жоохон. Одоо ингээ хөнгөн юм үзэх гэдэг болсон. Зүгээр л нэг хошин шиг мөгч юм байна. Тийм. Юм бодуулахгүй юмнууд л үзэх гэдэг болсон. Тархи амраах гэдэг шүү дээ. Тийм. Миний тархи одоо нэр ингэ тоглоомчгүй насаа л ажиллаа. Одоо жоохон амрах хэрэгтэй гэж бодож байна. За яг наадхан дээр ч юм дөрөөлөд одоо нөгөө нэг сүүл бяцчнаас асуучлаасаа. Ингээд ажиллаа л байдаг. Хизээд намрах юм бэ. Би одоо бол би нэр амьдралаа яг ер нь сүүлийн хэдэн сар миний амьдрал ямар байсан гэж хичээлдээ явна. Ажлаа хийж аваад баг 24 цаг унтахгүй явна заяа. Тэгээ оройд нь шавууд нь өөрөөр орж ирээд хичээлдээ яваад ажиллаа игээд тэгээ тэр хоорондоо бас скин кермэр дасгал хийгээд байгаа заяа. Манай ингээ румейттэй амьдарч байгаа. Манай румейт нэг гайхдаг баха. Хагас бүтээсэн болонгот ингээ шавуудад алга болчихсон заяа. 7-1 сүүлээр тэгснэ өглөө 7 цагт ингээ гантил ярьсан. Тэгэхээр ингээд амжилтад байна гэсэн үг юм дээ тий. Бүх юм амжуулал. Нойроо угаслал. Нойр чухал тий гэхдээ. Нойр чухал. Нойр амар чухал. Хоол бас чухал. Сүүлд бас нэг хоолтой өөрчилсөн сураг байсан жоохтой инстаграм дээр хэлсэн. Юу? Нөө пост оруулсан байсан шүү дээ ингээд нөө йогурт зарим гэдэг хэлсэн. Хоол. Тийм би яг намар би юм идэж чадахгүй байгаадсан байхгүй. Идэх хоолны туршилтгүй болсон. Одоо бол хоолны туршилттай ингээд хоол идэх гэж хичээж байгаа. Гэхдээ би гурил будаа иддэггүй. Яг өөрөө худалдаж авч хэрэглэдэггүй. Гадуур кебаб идүүлдэг. Гадуур хаа нэг хоолнд орвол хэрэглэнө гэхээс биш ядгүй. Тэгээ би
бас мах худалдаж авч иддэггүй. Бараг цагаалт. Ер нь бараг цагаалт. Ингэж яваад амар удаж байна. За хоол тэгэхээр ерөнхийдөө бол тийм байт юм шиг байна. Гэхдээ юу ярьж байгаа хоол руу орчих. Харин юу мэдгүй марч заа өнгөсөн. За тэгэхээр ерөнхийдөө бол хоёрынхаа ярилцах цаг төгч байна. Тэгээд сүүлийн асуултууд гэх юм. Одоо ингээд эзэн нэгэн цагт бид нар өхөн түрүү ярьжсэнчлэн жиж хүн биж хүн ингээд хөгшрөн ингээд хариултын орох хүмүүс одоо ингээд гадарлаж байгаа хөх гэдэг яг асууж байна. Ингээ өгсөний дараа ингээ хүмүүс ч ингээ бодно шүү дээ. Энд заач нэг юм хүн байсан да. Яг ямар хүн гэж тэр хүмүүсийн одоо тарих зүрх сэтгэл гэж бодогдосоо гэж хүсэж байна. Эсвэл огт хүсэхгүй байна. Шууд мартагдъя гэж бодож байна. Салхи ус шиг л хүн байсан да гэж бодосоо л гэж. Салхи ус шиг ээ. Тэр нь хэлбэрт баригдахгүй. Өөрийнхөө рүү дураараа тэгэл л. За тэнгууд ингээд яг түрүүн бас хэлсэн инспирэшн дээр авдаггүй. Гэтэ хүн болгонд нэг юм нэг үлгэр дуурайллыг авдаг нэг рол модел гэж байгаа шүү дээ. Баггүй. Тэгэл өөрөөр л тийм нэрээ байхгүй. Харин байдгүй. За ихтэй заавал байх ёстой ч шүү дээ, тий. Хүн болгон одоо шинэ зарим хүмүүс чинь ингээл ментортой болно. Ингэн тэгнэ гэл нэг явдсан шүү дээ. Эсвэл би тэр хүнээс л үлгэр дуурай. Би тэр шиг л. Харин тийм юм байлээ. Байдгүй мөн. Окей. За одоо нөгөө юу хүмүүсийн нөгөө бие биендээ хөгжүүлэх хамгийн үнцэнтэй зүйл бол цаг хугацаа. Тийм тий. Тэгээд за тэгээ ямар ч тэр үнэтэй цаг хугацаа гаргаж ирээд надад итгээд ингээд ярилцсан танд баярлалаа. Тэгээд цаашдынхаа ажил төрөл сурлагт бүх зүйлд амжилт хүсье. Амжилт. Баярлалаа. Подкастт нь амжилт хүсье. Сайхан үйлчлээ. Тэглээ. За дараагийн дугаараар уулзлаа түр баяр та. Peace out.